Үгүй юу хөр 3 дээр жарахгүй ч болсон. Солонгостоос сонгуугаад юм зараад явчихсан. Харин сурсан мэдсэн алдсан онсон адал явдлаар дүүрэн 10 хоног. Адана шүлээ байгаа явах юм уу? Айн тий уумар байна. Тэрийг амсчихъя гэнэ. За баярлаа. Хоолой сайн нэрээ. Яг юм шиг харж байна намайг. Хүүрхэн гимахми. Юу хийгээд байгаа нэ та минь. 21 мянга шоу нэвтрүүлгийн шинэ дугаар 11-р сарын 25-наас өдөр бүр. Та дээж сүний 5 шүлгээ зөвлүүлээд нэг суугээ бэлгэн аваарай. Үзэгч та бүхэнд амралтын өдрийн мэндийг хүргэе. 25 дугаар суугч телевизийн та тооны нэвтрүүлгийн нэг шинэ дугаарыг үзэгч та бүхэнд өргөн барихад бэлэн болж байна. За би яг одоо энэ чинь хаана байна вэ гэх юм бол 151 гүрний яг хойтлын уулзвар дээр байна. Энд чинь би нэг хүнийг хүлээж байна. Сая утсаар ярьсан чинь за одоо би очиж гинөө төрүүлж агараа уучлаарай. Жохон дүүцрэлтэй байна би алхах чина гэсэн байгаа. Энд би ямар айлыг зорж ирсэн бэ гэх юм бол сүүлийн үед бол бас Facebook дээр нэлээдгүй сошиалаар одоо бас их олон сайхан зүйлийг уриалж байгаа уухай гэдэг хөдөлгөөн байгаа. За яг эдний залуучуудыг зорж ирсэн байгаа. Эндээс бол би нэг хон хайл олох байх гэж бол бодож байна. За энэ хөдөлгөөний одоо бас нэлээдгүй идэвхтэй гишүүн одоо яг толгоолж байгаа сайн баяр гэдэг одоо манай бас телевизийн салбарт урд өмнө нь байсан. Сүүлийн үед бол би бас холбоо бариагүй нэлээд удцсан байна. Тэгээд сайнаа гэдэг найзтайгаа ярьсан байгаа. За тэгээд танаа хөдөлгөөн дээр очиё. Бас үзэл бодлооч хүмүүст хүргэе. Тэгээд нэг хоног хайл олоод өгөөч гэдгсэн. За окей би ямар ч хэлсэн очиж чинь хоёлоо ирээд уулзъя гэж надад хөрсөн байгаа. Тэгээд одоо энэ түлээж байна. Ер нь бол одоо бол удахгүй ирэх байх гэж бодож байна. За самана. За хайрлаа. Ажил өндөр. Ажил тавлаа. Сүүлийн үеийн сайн сайхан юу вэ? Юу яхад тэгээд гинт айгу завгүй болчлоо. Тий нэг 2 сарын өмнөөс бид нар чинь нэг юм намын төлөөлсөн залуучууд нэг уулзсан. Тэгээд клуб болоод эргээд клубийнхаа зургийг тавьсан чинь бүр хөдөлгөөн болоо уурчлаа. Одоо бүр 1000 залуучууд нэгдээ тэгээд дэмжиж хамтрий гээд хөдөө орон нутгаас гадаад байгаа монголчуудаас тэгээд Улаанбаатарт байгаа залуучууд маань ингээ нэгдэж байна тий. Тэгээд одоо бид нар өнөөдөр юу яа дээ 2 өдөр болгоны өглөө 7-оос нэг хуралд тий. Саяхан юм шиг санагдаад байгаа байхгүй ерөөсөө. Тэгээд юу дэсэн чинь. Тэр чинь нэг манай үзэгчд мэдж байгаа бол нэг Монголын айсан Монгол. Тий. Дэлхийн Монгол айлгаа баримт кино хийжсэн намайг даах үед бид нар. Тийм. Гүйс продюсер ажиллаж байсан. За сайн байна уу? Зочинтой ирсэн. Сайн байна уу? За. Гадаад хараад. Манай энэ офс таны гинэ. Хоног хайл хаагаад харин санаатайгаа өнөөдөр уулзлаа. Тэгээд өнөөдөр бас та хэдийг уулзалтай байгаа, хуралтай байгаа гэхээр бас эндээс нэг хоног хайл олдох болоо гэж одоо горилж яваа. Тэгээ өнөөдөр бол тэр ажлын хэсгийн уулзалт болж байгаа одоо. Дийлэг нь ирсэн байна. Та одоо өсвөл манай энэ гişүүдийн нэгнийхт нь хон өгөө бол одоо энэ матрас авчраад хамтдаа хонцгоё. Тэ. За энэ нь бол бид нар бол ингээ бүх юмаа бол ингээд эн чинь 3 намын төлөөлөл байна. Арсан нам, ман, хүн нам. Тэ би даагч нар бас байна. За одоо энэ дээр зураг дээр ингээд байж штэ. За хэвлэл мэдээл болоо одоо соён гээгэрүүлэх. За одоо хөгжим одоо урлагийн соёлын хүмүүс байна те. Соёлын салбар бас байна. Та бүхний ажилчин бол саад болохгүй. Энд чинь ингээ та нар өөрсдөө одоо энэ чинь мэдээж уулзлага яриа байгаа шүү дээ тийм ээ. Тэр яриагаа хийч. Тэрэнд нь би бол саад болохгүй сайхан сонсоод оролцъё. Тэгээд дараа нь ярилцж байгаа нэг айл гол нам намын төлөөлж хийдэм үү тэр утгаар нь 3 өнийг бол санд болмоор байна. За. Жишээ нь. Тэгэхгүй бол манайхан чи ичээд манай тоон гэж хэлэхгүй байх л та. Би одоо жишээ нь
хүн намын хуульчаар ажиллаж байгаа хүн намын гишүүн үүрээ өдөр зүйлийн гишүүн үүрээ маань байж үүрцах. Нэг бие санал болгомоор байна. За бие дааж нийслэл нэр дэвшиж байгаа манай одоо Эрдэнэбаяр маань байж байна. Тийм ээ. За манай сангийн дэцэд Булган туяа маань байж байна. За дээр хүмүүсээс Энэ хүн бол дандаа телевизээр гарч ирчихсэн яах юм бэ? та гарч ирсэн чинь. Гэх мэтчлийн хүмүүсээс нэгийг сонгож хонхон дээ. Манай үүрээ бол тэр бас өндөр шалтгаан байна гэсэн тийм. Ааха. Тэгээ нүүдлийн байдалтай байгаа манай хос байранд ороод удааг байгаа гэсэн тийм. Тэгэхээр хоёр дээр л тунлаа да. За манай булгаа бол маш сайн гинэ. Хоолндоо сайн. Тэгэхээр манай ихнэр гадагшаа явцсан байгаа. Тэгэхээр одоо та бол нэлээд тухгүй хандах баг. Тэгэхээр би энэ үнийг л зөвлөж байна. Гар өргөч. Булган туяагийн одоо хамтдаа очиж хоны гэсэн гараа өргөнөө. Нөгөө сангийн аавнд ажилладаг эмэгтэйчүүд бол Эвчлэн ганц юу байдээ. Ааха. Тэг яагаад ганц юу байдаг вэ гэд тэгэхээр одоо бүх одоо 7 хоногийн турш 24/7-оор ажилладаг. Тэгээ гэртээ очиж чаддгүй, нөхөртэй халамж одоо хоол хийж чаддаггүй те. Тэгээ бидний бас нэг проблем тэр ихгүй. Тэгээд ер нь бол нэг 90-95% бараг тийм байсан. Харин манай булгаа бол их сайн ихнэр юм шиг байгаа. Айгуусаа менеж хийгээд. Тэгэхээр яалч чадахгүй булгаа дээр очиод яаж одоо төрийн ажлыг хажуугаар нь гэр бүлийнхээ ажилдаа авсарч хийж гинэ гэдэг айгуу сайн судлаад олон нийт үзүүлээд өгөөрэй. Сангийн амныхны өмнөөс гуйж байгаа шүү. За та бүхний ажил цаадлууд яг одоо ингээд ажиллаа эхлэе те. Би энэ ч зүгээр сайхан сонсогч байдлаар байж. За. За одоо ер нь таны ажил хэр байгаа вэ? Одоо шууд очих уу? Эсвэл бас амжуулах юмуд байгаа болов? Өдөөс хойш ажилтайгаар би бас очиж жоохон амжуулах ажлууд байна. Тэгчээд орой ажил тарахын алдаа 6 өнгөрөөд түрээд ирээчээ гэж. Бас би чинь бас тэр болтол жоохон санд байна. Сэмхэн хүнстэй цоглоосгоо тэргээд бас ганц хоёр ажлууд байна. Айлын авгаа. Бас их хүмүүс байгаа гэсэн шүү дээ, тийм. Би бас тийм дундаасаа бас хэдэн найз нарыгаа бас аваад очие. Тийм. Тэгвэл орой шууд гэрт нь олцсон. За. За тэгвэл та таны нэвтрүүлгийг үргэлжилж байна. Одоо би яг нэг өнөөдөр хонох хайлынхаа гадаа яг болцсон цагтаа тавсан газар ирсэн байна да. Өдөр бас жоохон ажилтаа байгаа. Тийм болохоор орой ажил дуусгаад хүрээд ирээчээ. Би хаягаа заагаад өгье гэж хэлснийхэн дагав. Одоо гэрийнх нь өдөнд ирсэн байна. Ороод ирээчээ гэж сая ярьчлаа. Тэгээ өнөөдөр ямар ч байсан уухай хөдөлгөөн дээр сайн баяр найзтайгаа яриад тэндээс нэг айл болж хоныг зорж явсан чи харин санаанд өгөл тохиолдолоор ямар ч байсан та бүхэн одоо мэдж байгаа миний хоногч байгаа айлыг бас манай сангийн дээд сайд одоо булган туяа гэж бүсгүйгэнд одоо хонох гэж гэр бүлийнхэн та нар сайхан танилцъя. Сайхан яриа өрнүүлж бас нэг оройг хамтдаа өнгөрөөе. За ингээ бүгд орцгоо. За сайн уу. За орой минь. За бид үлдэж юу? Олоход гайгүй юм байна. Гайгүй маа. Харин тийм. Түрүү яг ярьж байгаа. Санд минь долларт гэлээ. Нэг хэдэн юмар. Өсгүүчдийг наахтрах юм. Түрүүлж ирж юмаа бэлтчээ заавал араасаа ирж байгаа. За хүмүүс ирсэн байна уу? Зарим нь ирж байна. Одоо зарим нь аашлагаараа ирж байгаа болохоор. За байцгаана уу? Орой минь. Хүмүүс таад өмнө л арч. За. Тэгээс өнөөдөр нөгөө гэрт нь гинт очоод хонхоор болоос бөөнөрөө гар өргөж сонгоод тэгээ наашаа бас ажил ихтэй байхад нэлээ яаруулаад явуулчих шиг болоо. Яа таны ажиллагаагүй амж юу? Нилээн сандарлаа тэгэл. Сандархаараа тэгэл охин руугаа гэрийнх нь руу гоцтод баларлаа шиг хүн ирэхээр боллоо. Юм бэлтэж байгаараа гэл тэгэл явахтайгаа жоох юмараа л орой ол бэлтлээд хүмүүс. За. Таас найзтайгаа танилцуулсан шүү дээ. Тэгээ би бас манай түрүү ухаан хөдөлгөөний залуучуудаасаа бас арай манайд хүрэлцэн ирээч гэж дууцсан.
Манай мөнх соёл та хүн намаас 2016 оны сонгуульд нэр дэвшнийг бас санаж байгаа. Мөнх соёл дээр болохоор Америк төгсчдийн холбооны удирдсан зөвлөлийн гишүүд. Би эртний найзууд юм байна шүү. Би ерөнхийлөгчээр нь 4 жил ажилласан. Манай мөнх соёл битэр чинь бас энэ шугамар ингээл хэл мэл сурах, англи хэл сурахаас ахуулаад, гадаадаас сурахаас ахуулаад бас ийм олон жилийн найз нартай тий. Наранбаяр захирал болохоор Шинэ Монгол сургуулийн захирал. Манай нөхрийн найз. Гэр бүлийн найзууд бас. Тий, гэр бүлийн найз нар хамтдаа Японд төгсчээд эдгээр чинь юм арай өөр типний хүмүүс идэв шиг байна. Японд төгссөн хүмүүс. Арай өөр типний хүмүүс идэв шиг айгүй сериус дээ тий. Тэгэхээр одоо бас манай хоёр найз ирнэ. Сайн баяр ганц зэрэг хоёр бас ирэх гэж байна. Сайнаас ирэх үү? Сайнаас ирнэ. Манай гэрийнхээ юу байна уу? Бүгд дээр байгаа. Бага. Би нөө хоёр жоохныгоо төр зур эмээ өвөгийн төр зур авч байгаа чи. Яг би тэгээд төр зур нэг 2 3 цаг аргалж ийгцэн байж байгаа. Тэгэхгүй л тайван суулгахгүй л дээ юм чи ярихгүй. Тэгээд том охин маань надад харин айгүйх туслаа. За. Том охин өнөөдөр ээжийн жинхэнэ арын албыг нам үүрсэн байна л да тий. Хариуцлагатайгаар үүрсэн ба шүү. Том охины хийсэн бичээн охины хийсэн барьсан талах. Тэгээд хүмүүс ирэх чинь миний ах яста гараа гэлтгсэн чи битээр юм нарийн бов хийх дуртай янз торт март бов хийх дуртай. Тий хагсаан бүтэн сайн битээр бүр ингээл интернет дээрээс юу харж байгаа л хийдэг аахгүй. Зэсийг харж байгаа. Бүр нөгөө грамлдаг юм хумтай тэгэл баа байвуу грамлал би гадагшаа заримдаа явахдаа тийм дэлгүүр орж галтханы юмнууд цуцуулах дуртай. Таны гэр бүлийн хүн? Манай гэр бүлийн хүн бид нар нөгөө ярьж тохироогүй байсан учраас өчигдөр өнөөдөр хөдөө авцсан гаднаас найз нар нэрсэн бас яг байж таарай. Тэгээ би уцтаагүй ч одоо явахгүй байж болохгүй мө гэсэн чинь чи одоо гів гэнэт надаа явахгүй шийдсэн чи одоо би явтаа нэ би ажиллаж чадахгүй даа гэсэн өөрөө шийдсэн. За тэгвэл ямар ч байсан өрхийн дэргүүм бол эзгүй бол байгаа юм байна. Тэгээд өнөөдөр бол том охины нээжтэй туслаад байж байгаа юм шүү. Хоёр баг бол одоо эмээ өвөө хоёр дээр байгаа. Эмээ өвөө. Одоо тэгээд удахгүй бол шуугаал ороод ирэх юм байна. Тэр хоёр ороод ирвэл 50 сон гэж байхгүй. Өнөөдөр уухай хөдөлгөөн дээр очиж та нарын бас ажил зарим зүйлтэй чинь танилцлаа, анх удаага очиж үзлээ. Ер нь бол уухайгийн тухай дандаа нөгөө сошиалс мэдээлэл аваад нэг ийм залуучууд сайн нэг ийм хүмүүстэй ингэж байгаа юм байна гэсэн л нөгөө ойлголттой яваад байсан болохоос ер нь бол та нартай анх удаага өнөөдөр бас очиж уулзлаа. Бас гой зүйлсүүд ярьж байгаа шиг болно шүү. Ер нь уухай гэсэн нэгдлийн залуучууд хизээ хаана яаж яваад цуглуулчихва энэ талаар. За энэ манай энэ сайн баяр анхын санаачлалыг гаргаад тэгээд ер нь бол энэ нийгэмд тийм ээ өнөөдөр байж байгаа улс төрчдийн одоо энэ уваагүй үйлдэлүүд өнөөдөр нийгэм тогтоож байгаа энэ үнэт зүйлүүд нь тийм ээ бидний нөө ирээдүй биш ингэж болохгүй. Бид бол илүү аз жаргалтай, илүү сэтгэл хангалуун, илүү шударга, ил тод ийм ирээдүйг л хүсэж байгаа шүү дээ. Тийм учраас ийм ирээдүйн төлөө нэг санаа сэтгэл нийсэн залуучууд нэг дор цуглаж ингэж хамтдаа хөдөлгөөн акц өрнүүлье гэсэн ийм л санаачлагатайгаар анх эхэлсэн л дээ. Эхлээд тун удаагүй байгаа ч гэсэндээ олон хүмүүс бас дэмжиж байгаа. За бас одоо манай нийгэм тийм ээ ийм болцсон байгаа бүгд л харж штэ. Ийм одоо юутай л эхэлсэн л ийм хөдөлгөөн л доо. Ер нь эхлээд уухач одоо анх уухаалаад хэдэн жил болчихоо? Хэр хугацаа өнгөрөөч юу? Бүр нэг их бол удаагүй санаачлагыг аваад яг ингээ клуб маягаар, бүлгэн маягаар явж байгаа нь бол харьцангуй бага хугацаатай. Зүгээр саяны Наран баярын хэлдэг шиг эдгээр уухай дотор байгаа анхдагч залуучууд нь бол ерөнхийдөө нийгмийн сайн сайхны төлөө өөрсдийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулаад удсан хүмүүсэлтэй доотл нь одоо 3 4 жил, зарим нь магадгүй 2 3 жил ч гэдэг юм уу. Тэгээд сая одоо санаачлагыг гаргасан хүмүүс маань харж агаад ер нь одоо өөрсдөө бас нийгмийн хөгжил дэвшлийн төлөө илүү эрчтэй хүчтэй зориулъя гэсэн хүмүүсийг цуглуулсан болов уу гэж харж байгаа. Энэ одоо хүмүүсийн тоон бас нэлээ өргөжж гин, тэлж гин, мэдээж Монгол улсын хөгжлийн төлөө эсвэл өөрсдөө салбарын төлөө бусад иргэдийн төлөө санаа оюунаа чилээж байгаа хүмүүс зөндөө байгаа учраас энэ тоо бол эрсчтэй өсөж байгаа. Тий. Ер нь бол
дан ганц улс төрийн гэж бол харж болохгүй шүү дээ. Одоо тэр явж байгаа сошиалаар явж байгаа хүмүүсийн зургийг хараад хүн болгон өөр өөрсдийнхөө танилуд, найзууд, хамт олноо хараад мэдж байгаа. А бусад хүмүүс нь магадгүй нэр дэвшгээр нэг 20-д ч юм уу хүн байж болно 2020 онд. А бусдаар мөн адилхан хэвлэл мэдээллийнхаа чиглэлээр эсвэл өөрсдийнхөө сайн дурын үйл ажиллагаа иргэний нийгмийн байгууллагын чиглэлээр бас хүчтэй дуу хоолой өргөдөг, нөлөөллийн үйл ажиллагаа явуулдаг энэ залуучууд байгаа. Тийм учраас ерөөсөө нийгмийн төлөөлөл нэг хэсэг гэж харж болох байх гэж бодож байна. Тий. Бид нар ч одоо бас янз янзаар улс төрчүүлээ нам байгуулах гэдэг юм тийм. Тэгээ би бас яг асуусан байхгүй юу. За одоо тийм арай юмруу гэх юм бол би бол сонирхгүй байна. Тэгээд боломжгүй. Харин гэдгсэнгүй бид нар зөв зүйлийн төлөө л залуучууд бид нар бүгдээрээ л нэгдэл та хүн намд ч гэсэн айтайхан залуучууд байгаа. Амд ч байгаа, манд ч байгаа тийм. Нам бус ч гэсэн зөндөө олон залуучууд байгаа. Ер нь өнөөдөр залуучууд нийгэм тэр хараа бүр ингээ улс төрөөс залхаж штэ. Улс төрийн намаас залхаж штэ. Тэгээд залуучууд ингээд тийм ингээд нийгэмд өнөөдөр өөрийнхөө чиглэлээр янз янзаар ингээл нийгэмд нөлөөлөхгүй зөв юм хийх гэл зүтгээд байгаа залуучууд бас нэг бие нэг нам үл харгалзан дэмжиж гин улс төрд байгаа байхгүй үл харгалзан дэмжиж гин гэдэг би хүмүүст бол сэргээрээ ялангуяа нэг юм хуваагдал бүгдээрээ хөгсцэн байгаа цагт бол сайхан харж байгаа байхгүй юу. Тийм. Ер нь бол олон хүмүүс шимждэг шүү дээ. Монголчууд ч нэг том сул тал нь юм л бол ямар нэгэн шалтгаан болол нэг л талцчих гал хуваагдчих гад тэгэхээр нөгөө ингээд бас ид яваа залуучууд бас Монголын үнэт зүйлийн төлөө нэгдээд байгаа нь бас их эерэг хөдөлгөөн юм уу гэж харж байгаа шүү дээ. Тийм. Би энэ дэр тэгвэл ингэж ойлголоо. Уухай бол улс төрийн ямар нэгэн нэгдэл хөдөлгөөн биш юм байна. Энэ бол нийгмийг өөрчлөе гэсэн шин зүйлийн төлөө уриалсан өөрсдийнхөө эмзэглэж явдаг хатуу те өөрчлөх хэсэг гэж бодож явдаг зүйлсээ нэг нэгэндээ ойлгуулъя гэсэн бүтээлч залуучуудын л одоо нэгдэл юм байна шүү дээ те. Мэдээж энэ дотор бол нам янз бүрийн улс төрийн тийм байна, бизнесмен хүмүүс ч байна, ийм л чиглэлтэй л нэгдэл юм байна л. Сайн гэгэрэлэгч одоо тийм байна. Хүртэл байгаа тийм. Манай дээр ч янз янзын мэрэгжлийн хүмүүс байгаа. Ангаахан хүмүүс ч вэ, тэг ингээд олон төрлийн хүмүүс ч байна. За эдийн засгчид нэлээд байна, хуульчид бас нэлээд байна. Гэт ингээд мэрэгжлийн хүмүүс байгаа болохоор бид нар заримдаа өөрсдийнхөө мэрэгчлээс яриа ингээд бүр ингээд презентац тавиад бусдаа тийм. Тэгээд нөгөөдүүл нь ингээд сонсоод асуугаад тэг ингээд хөрхөн бас мэтгэлцээ ингээд өрнүүлээд тэр бас биднэрт бас их сонирхолтой байдаг. Тэгээд хэдийгээр одоо бид нар тийм бид нар бас хоорондоо мэдээлэлээ одоо солилцдог одоо би нэг илүү хурцлдаг бас нэг тийм гоё юу байх хэвээр тийм нэг тийм талбар байх хэвээр залуучуудад дээрээс нэмээд бидний бас бүгдээрээ өөр намд байгаа ч гэсэндээ би энэсээ мэдээлэл солилцоо зөв зүйлийг бас ажил хэрэг болох хэрэгтэй байхгүй тийм хүн ирж байгаа шиг байна да. За, сайн явж ирүү. Арай минь. За, идэлээ. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч амьд байгалийн амт шим аж тус уудаг ногоо жимс Кагоми. Манай энэ сүүлийн үеийн эдэн засаг бас нэлээд олон ажил хийлээ л дээ. Тэгээд яг хуу мэдээж бүгдлийг бол цогцоор нь шийдэх ёстой. Нөгөө зам барьснаар бол биш. Одоо Улаанбаатарт байгаа машины тоо жил болгон хэдэн 10 мянгаар нэмэгдэж идэг ч гэдэм үү те. Тэр машинуудын асчлалтын асуудал байж байна. За харин одоогийн засгийн газрыг харин нэг зүйл дээр магтмаар байна. Дандаа бас юм болсон шүүмжлээд яг уу. Үнэхээр сая ингээ хараа явж хахад Винзойтойч гэсэн ярьж л те. Утаа бол бас эрс багассан байх шүү. Энийг бол хийж чадсан байна. Одоо дахин 12 сард хараа идэхтэй тий. Гэхдээ би бол энэ Улаанбаатар хотын иргэн хүний хувьд засгийн газар та тэр нутас бод ерөнхийдөөс хөрс хөхтэй бол үүн дээр бол талархал илэрхийлж байна. Илэрхийлэх ёстой. Манай ухаан хөдөлгөөнийхэн бол үүн дээр байр суурь нэг байгаа шүү. Юм болгоныг шүүмжлэн гэж бас юу аах вэ тийм ээ? Болж байгаа бүч байгааг бид нар бас дэмжиж явах ёстой. Яалтч бол бас нөгөө наашаа ирэх гээд замын төвжрэл урт. Айгуу том хоёр төдөвтэй орж ирж шээ. Маш том хоёр төдөвтэй л орж ирсэн. Бид нар чинь дээрс нь бүгдээрээ айгуу жоохон хөвгттэй хүмүүс. Тэгэхээр үнэхээр утаа бол хамгийн том асуудал болчиход байгаа байхгүй. Ямар сандаа нодон жил чинь битээр хоёр талд амьдарч ийл шүү дээ одоо. Би жоохонтойгоо лагерт,
Тэгээд манай хүн ингээд 2-5 хотод. Одоо энэ жил айгу гоё шүү дээ. Бид чинь ингээд хагсаан бүтэнсэнд халуун ам бүлээрээ амьдэрдэг хамт уулздаг гэсэн бол энэ жил ингээд 7 хоногийн 7 өдөр халуун ам бүлээр ямар сайхан юм бэ. Одоо яалтч ирсэн багсан шүү. Яалтч багсан. Сүүлийн орж ирсэн зочдыг нэр бас манай үзэгчдийн сайн тайлбарлаж та тийм. Ган зэрэг манай Syndicate Talk гэдэг нэвтрүүлэгч гэх юм. Хөтлөгч гэсэн хөтлөгч. Ган зэрэг бас манай шинээр Америк төслийн холбооны өдөр цэвэрлэлийн гишүүн болж орж ирж байгаа. Манай шинэ гишүүн. Forbes-ийн бас 30-аас доош 30 одоо топ залуу 40-оос доош 45 залуу манлайлагч гэдэг тийм шалгаруулж исэн. Тэгээ тэнд бас бид нар бас нэг ангийнхан гэж ярьтیں۔ Нэг үеийн бид нар бас энэ залуучууд сайн баяртай болохоор бүр 10 жилийн нэг ангийнхан. Ер нь бол ингээ хараад хахад одоо манай ангийнхан дотроос ч гэсэндээ одоо залуучууд бол яг үнийг хэлэхэд улс их орон бол болж болохгүй байна гэдэг дээр бол бас нэлээх бухимдалтай. Сая таад өнгөрсөн намар болсон нөгөө Youth Voice гэдэг нэг залуучуудын дуу хоолой гэдэг нэг форум болсон бас анзаарсан баг тий. Тэгээ залуучууд тэн дээр бараг 1000 залуучууд хагасаан бүтэнсэнд үндсэн хуулийн одоо өөрчлөлтөөс ахуулаад зарим сэдвүүд нь бол би одоо залуучууд бас төдийлөн сонирхгүй болоо гэж бодож байхад бүр бараг газар сууж байгаа сонсч ирсэн залуучууд 1000 залуучууд ирсэн мэс. Миний нэг оролцсон сешн дээр болохоор Сүхбаатар аймагаас би шүнжэнгөө машинаар явж байгаад ирлээгээд тэр охин нэлээ ингээд одоо стресстэй бараг уйлал ярьж исэн л да өөрт нь тохиолдсон явдлын талаар. Тэгвэл ингээд залуучууд бид нар бол ингээд бухимдаад байна, оролцмоор байна. Тэгээд яаж оролцохоо ерөөсөө мэдэхгүй байгаад байна. Гэхдээ улс төрийн намд бол бид нэр ингээд цагаалахаас ормооргүй байна. Шууд яг бол улс төрийн намын сонголт гэдэг чинь тэрийн хувьд бол айгүй том сонголт байхгүй. Дээрээс нь нэмээд улс төрийн намууд ч гэсэндээ өнөөдөр яг сэтгэлийг нь татгаараа сайн сайхан бас явахгүй байна. Тэгэхээр хэрхэн ямар арга замаар тэгвэл өнөөдрийн одоо шийдвэрт өнөөдрийн нийгэм дуу хоолой болгож явах хэрэгтэй юм бэ гэдэг чухал байгаа даа шүү. Монголын нийгмийн одоо дундаж нас нь 27.3 байна. 27.3-аар Монголын хүн амын 50% тэрнээс доош настай, үлцэн 50% тэрнээс дээш настай гэх ямар залуу хүн амтай улс байгааг ингээ анзаарэгдэж байгаа байхгүй. Олон зүйлсийн бас нэг нь байгаа л да. Залуусаа оролцоо би хувьдаа тэгж ойлгож байгаа. Би бас сүүлийн үед нөгөө хөтлөгчийн хувьд бас нөгөө залуучууд иргэний оролцоо гэдэг юм аяга судлаад байгаа байхгүй. Иргэний оролцоо, игэх хариуцлага, accountability гэдэг нөгөө responsibility гэдгээс ялгаад игэх хариуцлага гэж орчуулад Дэлхийн банкын дээр ажиллаж байгаа юм билээ. Тэгээд тэнд дундаа залуусаа оролцоо гэдэг ингээд нэлээд судлаад янз бүрийн хүмүүстэй уулзаад 4-5 ч нэвтрүүлгийг сурлууд дээр одоо сайн дураараа очиж хөтлөгч хийгээд. Уг нь би ч санхүүч мэрэгч юм шүү дээ. Сүүлийн үед сэтгүүлч гэдэг болохоос биш. Тоогоороо залуучуудын орон мэт боловч чанараараа болон шийдвэр гаргах төвшөнд оролцоогоороо ер нь бол 0. Чиний зөв гарсан байсан шүү дээ. Багч их орон гэж байна. Харин тэгэнгүүтээ яадаг вэ гэхээр хаяа нэг хэдүүлээ уулзаад пив уухлаараа л иргэн тойрноос муулдаг шүүмжилдэг. Гэсэн мэт ямар ч нөгөө өөрсдийн оролцоо байхгүй, үйлдэл байхгүй. Энэ Сайна Витвэрийн гаргаж ирсэн бүтээл л дээ Монгол угсаатны сурвалжсан гэх тийм ээ. Энэ бол нөгөө цахим өртөөгөөр бид нэр бас ингээ хамт ирж танил. Ер нь баг 10 Эмос гэр чинь бүр 2005 оноос хойш. Тэгээ энэ нөгөө Монгол угсаатны сурвалжсан гэдэг Афганистанд очсон японочдын замын тэмдэглэлийн яг Афганистанд одоо монгол хэлээр ярьдаг улсуудын тухай баггүй. Энийг хамтарч гаргаж ирсэн юм. Тэгээ энэ яг хоо энэ юу л да Моисийн те нөгөө монгол судлалын хүрээлэн Заяавтар багштай бас хамтраад бидний хэвлүүлсэн юм номнууд байгаа. Миний би орчуулж ирсэн. Тэгээ энэ одоо болгон туяатай. Баярлалаа. Харин энэ бас манай энэ Эмос гээд бид нэр бас нэг 15 жилийн хаваг сая тэмдэглэсэн. Бид Эмосын гişүүдтэй. Түрүүнд ярьж штэ клуб те. Ингэж хоорондоо ингээл холбогдоод байна. Тэгээд сургал суралцсан гэдэг. Хүрээм бос болоо клубээр ингээд холбогдсон. Ном бичиж хамтраад. Чи тэр 9 7 онд хамт ном бичиж танилцж ирсэн байна шүү дээ. Тэр одоо ер нь яг бүлэг маань яг хичнээн хүний бүрэлдэхүүн та яг ямар зорилгын доор ер нь зангиддаг байна. Яг нь анхны уулзалт 9 сарын 20-нд болсон. Тэгээд энэ дээр бол Ардсан нам, Монгол Ардын нам, Хүн нам болон одоо бие даагч нар гэсэн улс төрийн одоо идэвхтэй байдаг залуучууд болон одоо хийлэл мэдээлэл болон одоо бусад салбарын те 40 залуучууд суугсан. Эхний уулзалтан дээр 28 он ирсэн байдаг. Зарим маань бас хөдөө орон нутаг гадаадд томилтой байсан би санаж байна. Ингээд бүгдээрээ санал бодлоо солилцсон те.
нийгмээ энэ өөрчлөхгүй бол бас болохгүй байна. Залуучуудын оролцоо бас их саарлагдмал байна. За эдгээр залуучуудыг бид нэг анх цуглахдаа бие биенээ ингээд таниад тий танилцсан залуучууд нэг 3 үнэт зүйл дээр нэгдсэн. Тий анх хоёр нь шүүлтүүр гэх юм уу. Нэгдүгээрт хүний эрхчлөө. Хоёрдугаарт одоо шудраг ёс хариуцлага. Гуравдугаарт одоо хувийн өмч, одоо чөлөө зах зээл гэдэг. За энэ 3 зүйлийг бид нар уулна 30 жилийн өмнө тунхаглаад ингээд үнэт зүйлээ болгоод төр маань замнасан боловч маш олон зүйл маань бүдгэрч байна. Тэ? Эргээд социализмын тухай яриа их бий болдог гэж. Эргээд коммунизм руу явах тийм хандлагууд гардаг. Тэгэхээр ардчлалын энэ саний ярьсан үнэт зүйлсийг бол бид услаад цааш нь аваа явах хэрэгтэй байна. Тэгээ хэдий түрүүн хэлсэн шиг олон нанд байдаг ч гэсэн яг саний 3 зүйл дээр бид яг ижил дуу хоолойтой байдаг байхгүй юу? Ингээл цаашаа явс. Одоогоор бол манай анхны 40 хүнээс хойш одоо бол нэг 1200 300 орчим дэмжигчтэй болсон байна. Одоо бүгдээрээ бидэнтэй харьцаад одоо бүртгүүлээд ингэ явж байгаа. Ингээд сая багахан хугацаанд тэр анхны 40 хүний зураг гарснаас хойш маш олон хүн нэмэгдэж байна. 2 хоногийн дотор бид нэг Facebook-ийн статус харахад бол жишээ нь боломжтой явал жишээ нь одоо 10 20 мянган Facebook-ийн дагагчтай ч гэдэм үү те Винза олон тийм байж байна. За Twitter-тэй надад 88 мянган дагагч байлаа гэдэг ч юм. Энэ 40 хүмүүс чинь бүгдээрээ өөрийн гэсэн тийм сошиал хүрээнд өөрийн гэсэн нэг те хүрээлэлтэй байна шүү дээ. Тэгээ ингээ харсан чинь тэр 40 хүний зураг 2 хоногийн дотор Facebook дээр 2 сая 500 мянган хүн давхарцсантайгаар Twitter-тэй 700 мянган хүн давхарцсантайгаар хүрсэн байдаг. Нийгмийн оюун санааны сэтгэлгээний өөрчлөлтийг бид нар хийх ёстой. Юу хийх вэ гэж. Өмнөх 30 жилийн алдаа оноо бүх зүйл те болж байгаа бүхэн ч энэ ярддаг ах нартай холбоотой болохгүй байгаа бүх зүйл бас энэ хоёр нам ба түүн тэр удирддаг цөөн тооны тэр өндөр албан тушаал авсан хүмүүстэй холбоотой. Тэгэхээр бид нар бол зөвхөн баярлалаа, баяртай гэж хэлж байгаа. Баярлалаа, баяртай. Одоо болно. Юу гэхээр одоо 50 60-аад оных минь тэ би бүгдийг хэлж байгаа юм биш. Тэр цөөн тооны тэр шийдвэр гаргасан хүмүүс хэлж байгаа тэ. Одоо та бүхний энэ янз бүрийн талцал 60 тэрбум гэх юм, жидүү гэх юм, одоо юу вэ? 49% гэх юм тэ. Бид нар бол одоо ард түмэн бидний үеийн залуучууд ямар ч тийм мэдээлэл байхгүй оролцоогүй зүйл. Тэгээ нэгийг нь ярихаар ингээд тэрний хүн, энэний хүн гэх ингээ хаягддаг. Үнийгээ болооч. Бид нар өдөө болтол өөрсдийнхөө олон улсын түвшинч тэр хувийн хвшилч өөрсдийнхөө сонгосон салбарт бол бие даасан бодолтойгоор тийм ээ өөрийнхөө салбарт ингээл хүчин зүтгэсэн. Тэрнийхээ төлөө бид нар хин нэгний төлөө бол одоо хүүхэлтэй болж явсангүй. Тэгэхээр би залуустай уриалж байгаа. Энийг юм өөрчлөе гэвэл хувь заяагаа гартаа авцгаая. Тэ хин нэгнийг ахнараа, хин нэгнийг тийм гэж харахаа болёо. Тийм ээ. Одоо биеийн лүгээ хараад урагшаага хамтдаа явъя гэж. За мэдээж бодлого улс орныг өөрчлөхөд бол бид нар бол бодлого гаргах төвшөнд очих ёстой. Шийдвэр гаргах төвшөнд очих ёстой. Тийм ээ. Энэ бол нэг өдөр болох зүйл биш. Гэхдээ өнгөрсөн хугацаанд бол би энэ телевиз үзэж байгаа бас залуустай уриалмаар байна л да. Тэр зэс маань. Залуу сэтгэлгээтэй бүх насны хүнийгс уриалж байна. Тэ? Нийгмээ дахиад нэг шинжлэх ёстой болсон юм байна. Энэ давалгааг уухаалan хамтдаа хийцгээе. За хамгийн одоо сонгодог иргэний эрх үүрэг хариуцлага бол сонгуультай хариуцлагад оролцох ёстой. За нийгмээ өөрчлөхөд бол ингээд алга эргүүлэхийн дайтай хийж болох зүйл нэг юм байна. Залуу сонгогчтойгоо хамт. Юу гэхээр 18-аас 30 насны нийт сонгогчдын 70% сонгуул огт өгдөг юм байна. Энийг одоо бид бүхэн өөрсдөө ч гайхаж байна. 2000 оноос хойш улсын хул, орон нутаг, ерөнхийлөгч маш олон сонгуул болоход 18-аас 30 насны сонгогчдын 70% саналаа огт өгөхгүй ирсэн. Тэгэхээр энэ сонгуульд оролцох хүмүүсийг л сонгуулаа өгөөч гэдгийг л бид нар уриалгаж байгаа. Тэгээд тэд нар харин биднийг сонгох нү аль нэг намыг сонгох тэр бол өөрсдийн асуудал. Бидэрт бол бид өөрсдөө сонгох гэж хэлэх бол ёссон асуудал байхгүй. Тэгэхээр бид нэр уг нь нэг тийм эргээр нэгдсэн залуучууд байгаа даа. Бид нар бол хин нэгнийг тэ одоо аль нэг үеийг бид нар энэ дээр яг үнэлэхэд ингээд тийм монголчууд одоо би нэг муулсаар аваад одоо бүр ингээд дууслаа шүү дээ. Юм уушгаар л дараагийн том улс төрч болыг үл нэг хүнийг муул гэдэг ийм юм руу ороод байгаа байхгүй гэтэл бид нар бол яг үнэлэхэд юм хүн амтан муулахаас илүүтэйгээр бүгдээрээ зүгээр хий бүтээ эерэг юмыг нийгэмд уриалъя залуучуудыг улс төр сонирхолтой болохын тулд
Ардчлалын энэ том системээр өнөөдөр татаж оруулахын тулд ядаж сонгуулийн өгүүлэхийн тулд бид нэр эрийг юм ярьж та нар хэрвээ сонгуулаа өгөх юм бол өөрчлөлт гарах гээд байна гэж ярина уу гэхээс бид нар улс төр бол заван ямаа гэвэл тэр залуучууд яах гэж өнөөдөр сонгуульд орох юм бэ тийм үст. Тийм л өнөөдөр том өөрчлөлтийн төлөд явах гэдэг байна. Ганцхан л өгүүлбэр нэмээ хэлчихэ. Тэгэхээр одоо телевиз үзэгчтэй найзараа тий биднийг бас дэмжиж байгаа залуусаа бас бидэнд эргэлзэж байгаа залуусаа магадгүй бидэнд дургу байгаа тэр залуус бас хандж хэлмээр. Ерөнхийдөө бидний үзэл бодлол юм. Аль нам олон болох нь бол нэг тийм сонирм биш юм байна. Угаасаа сүүлийн 30 жил харууллаа. Ялгаагүй юм байна тий. Алдаа оноо байгаад байна. А бид нар ямар зүйлийг санал болгож байна гэвэл аль нам үл хамааран харин зөв залуучууд олон болох хэрэгтэй юм байна. Нам үл хамааран. Аль намын гишүүн байх намаагүй. Зөв залуучууд олон болох юм бол нийгэмд эерэг өөрчлөлт ирэх юм байна гэж үзэж байгаа. Үнэхээр бас одоо суух хөдөлгөөний залуучуудын ярьж байгаа хэлж байгаа зүйл. Энэ бол нэг тийм үзэгчдэд хэлэхэд бас тийм улс төржөөд байгаа гэж бас бити ойлгосоо гэж би бол үзэж байгаа юм тий. Энд бол зөв зүйлийн төлөө дуурай хий бүтээ гэсэн залуучуудын л төлөөллүүдийн чигээ суугаад өнөөдөр нэг орой сайхан би биэндээ ном бэлгэлсэн шиг өнгөрөө шин гэж одоо бол ойлгох хэрэгтэй шүү гэж тийм. За окей. Тэр хоол идэх хоол хүрөөд одоо цагаан юу ч болчихоо одоо бүүмэл За, бидний чимээ уурсан баярлалаа. Нааштай үүсэлт нь өндөр амжилт хүсье. За, баярлалаа. За, за маш баярлалаа. Хөдлөх үү гэрээ. За зочдоо гаргаж ирээ дөө. Баярлалаа. Тэглээ. Хоног хайл олж өгөөд ямар ч гэсэн өнөөдөр наваа гадаа хонуулаад баярлалаа. Тийм, бид хоёр өнөөдөр одоо сайхан яриад илгэж бас хэсэг суунаа. За тэглээ. Баярлалаа. 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 Танай зэ. Жимсний амттай шин төрлүүд нэмэгдлээ. Манай гэрийн цай танай цай. Yesterday is the best cappuccino. Амьд байгалийн амт шим уудаг ногоо жимс Kagome. Kingo төлөө нэмлээ. Самны коктейл микс Kingo number 1. Нүүдэл биодтэй гоё. Бүх төрлийн ханиалга намдаан цэрэг ховхолж уушиг цэвэрлэн зөгийн балтаанд кофлет сахаргүй Яков ханиаднаас хагцъя. Bio Home харшил үүсгэхгүй Сингапурын эко бүтээгдэхүүнээр гэрээ цэмцэлгээрэй. Төгс нэгэн халамжтай мэдрэмж. Танцуют все. Золотой степ. Не танец, а конфетка. Славянка. Сансар сүжээ дэлгүүрээс Coca-Cola аваад iPhone 11 Pro Max-ыг хожоорой. Бэлсэн үрс маань өсөн торнож байхад бид хамгийн энгийн зүйлд тусалдаг. Ханиа томог эмчилж түүнээс өрсөн сэргийлэхэд хүүхдийн анаферон тус болно. Хүйтний улирал ханиа томоноос хамгаалахад анаферон тус болно.
Alpengold шоколад тэмцүүлж байна. Тодоостод төгс самт хүмүүст зориулсан бидний дуртай шоколад Alpengold. Та баяр үсэлтэй хормоо мэдрээрэй. Шинэ жилийг юр бусын болгох нэг зүйл бий. Сайхан амтны төгс зохицол Santa Box Chicken Bacon-тай бас бэлтгэн хүрээд энэ бол Santa Box амтд пиццанууд амтд дахиад шарсан төмөс десерт бүгд бий. Pizza Hut-аас баяр хөөргийг та нарт бэлэглэе. Шинэ жилийн сайн байна уу? Таны цагаасан Santa Box. Энэ бол Юлия, миний хамгийн сайн найз. Түүнийг хаанч байсан бүхий л зүйлсийн тухай бид ярилцдаг. За, маргааш манайд уулзцаая. Цай бэлэн болсон. Ирж байна уу? Бидний дуртай тест цай байхад бидэнд хэлэлцэж ярилцах сэдв үргэлж байдаг. Тест баясгалантай сайхан. Надад тэрний эрч хүчтэй хөдөлмөрч байдал таалагддаг. Хүсэл мөрөөдлийнхөө төлөө тэр шаргуу хөдөлмөрлөдөг. Гэвч хани томноос ууж зорилгоосоо няцах үе цөөнгүй байдаг. Тэр үед Gripoflu хани томог ялан дийлэх боломжийг олгодог. Хани томооны шинж тэмдгийг арилгана. Бөөрөлтг нь олон цангис жимсний амттай. Gripoflu. Таны хүүхдийн хамаг битүүрээ дэвэл Aquamaris Baby шүршигчийг хэрэглээд үзээрэй. Хамрын хүндээс салтыг нөхөсөлгөж, битүүрийг бууруулахад тусалж хамраагаа амьсгалахад амар болгоно. Aquamaris Baby нь химийн нэмэлт бодисын агуулмжгүй. Гадаа ямар хүйтэн байна. Бид хоёр ирэх замд ханаа төрчих шиг боллоо. Хонгор минь би та хоёрт ханаа томооноос өртчихсэн сэргийлэх байгалийн жимсний витаминаар баялаг амтад Gripovitag бэлдээд өгье. Цэвэр байгалийн жимснээс гаргаж авсан витамин С болон цайраар баялаг Gripovitag тогтмол хэрэглэснээр өвлийн турш таны хүүхдийн дархлааг сайтар дэмжин ханаа томооноос өртчихсэн сэргийлж эдгэрлэлийг түргэсгэн. Золотой степ. Карамель, орехи, шоколад. Устоять невозможно. Танцуют все. Золотой степ. Не танец, а конфетка. Славянка. Энэ бол Юлия, миний хамгийн сайн найз. Түүнийг хаанч байсан бүхий л зүйлсийн тухай бид ярилцдаг. За, маргааш манайд уулзцаая. Бидний дуртай тест цай байхад бидэнд хэлэлцэж ярилцах сэдв үргэлж байдаг. Тест баясгалантай сайхан. Таны дуртай Alpengold шоколад, Oreo жигнэг. Одоо зөөлөн чизкейктэй боллоо. Жигнэгтэй шоколадны амтыг чизкейкээр чимээрэй. Alpengold Oreo сонгодог чизкейк. Севдалете! Таны дүү хоолой таныг илэрхийлэх хүч. Таны хоолой өвтгөж Septolete Total-ыг хэрэглээрэй. Septolete Total хоолой өвдөлтийг дэмжлэн. Septolete Total таны дүү хоолой таныг илэрхийлэх хүч. Pissimoll 2020 онд өгдөж 200 сая төгрөгийн бэлэгтэй хамгийн том хямдралтай худалдаагаа зарлалаа. Та бүх төрлийн компьютер, зурагт, хөргөгч, угаалгын машин, плиткийг зөвхөн Pissimoll-оос худалдан аваарай. Худалдан авалт бүх бэлэгтэй хямдралтай. Шинэ жилийн мэнд хүргэе. Pissimoll.
ээж бүгдийг харуулж анзаардаг. Тиймээс ч хамгийн түрүүнд яаж туслахаа мэддэг. Үүнтэй адил Гербионч ханиалгаж эхлэхэд хамгийн түрүүнд тусалдаг. Энд юу болоод байна? Гербион лууж ийн. Гербион ханиалгаж эхэлсэн эхний өдрөөс туслана. Альпенголд шоколад тэнцүүлж байна. Тодоос тод төгсөнд хүмүүст зэрүүлсэн бидний дуртай шоколад. Альпенголд та баяр хүсэлтэй хормоо мэдрээрэй. Таны хэрэглэдэг бүтээгдэхүүн нүүрний будгийг тань бүрэн гүйцэд арилгахгүй байна уу? Тэгвэл та Гарнерийн мицелийн усыг хэрэглээд үз. Харшил өгөхгүй мицел агуулсан найрлагатай тул бохирдлыг өөртөө сорнц мэд татаж нүүрний будгийг арилган цэвэрлэж тэрч бүхэл эмзэг арсыгч тайвшруулна. Гарнер. Хэн нэгний хувьд өндөр хүчтэй гэдэг зүгээр л нэг үг. Харин бидний хувьд дуртай ажил нь бөгөөд алхам бүртээ анхаарлаа төвлөрүүлж байдлыг цэгнэж байхыг шаарддаг үргэлж. Жокей кофе урам зоригийг сэргээж хүч чадлыг сэлбэн өөрийгөө болон бусдыг эрч хүчээр цэнэгэл. Жокей кофе ажлын эрч хүч. Хамар битүүрэх үед надад найдвартай тусламж хэрэгтэй болдог. Сифтаназал хамрын цоцлог нь хамрын битүүрлийг арилгаа зогсохгүй. Дексментанол агуулдагдвал хамрын цоцтыг чийгшүүлж нөхөн төлжүүлдэг. Сифтаназал хамрын цоцтыг чийгшүүлж нөхөн төлжүүлэх нэмэлт үйлдэлтэй цоцлог. Насифрон таныг ханиа томоо болон вирусээс хамгаална. Мөн яраа болон жирэмсэн эмэгтэйчүүд хөхүүлэгчүүдэд зөвлөх боломжтой. Одоо миний охин цэцэрлэгтээ явхад сэтгэл зовних зөвлөгөө болсон. Хамрын ханиа төрөд халуур хамгийн шархраад ядчихад хашил үдлээд ах. Тэгвэл танд шинжлэгдсэн тул даавар туслан ханиа төршлийн хосолсон үр дүнтэй эмчилгээ. Таны дуртай Альпенгол шоколад Орео жигнэг. Одоо зөөлөн чизкейктэй боллоо. Жигнэгтэй шоколадны амтыг чизкейкээр чимээрэй. Альпенголд Орео сонгодог чизкейк. 90 оны суперхит Eurodance дуучид Доктор Албан хадугаар оролцсон концерт диско парти 11-р сарын 25-нд Крокуст болно. 5 цагийн супер тоглолт дисконд төгссөн сургуулаараа анги хамдол норо уулзаг үзсэн найзуудаараа ирвэл олон урамшуулал та бүхний хүлээж байна. Крокус ивент холл 7711 81 84 44 11. Сансар сүлжээ дэлгүүрээс Coca-Cola аваад iWatch 5 series хожоорой. Тансаг сурчгийн найрлагатай шинэ коллекц Красис. Төгс нэгэн тааламжтай мэдрэмж. Bio Home. Харшил үүсгэхгүй Сингапурын эко бүтээгдэхүүнээр гэрээ цэмцэлгээрэй. Бүх төрлийн ханиалга намдаан цэрэг ховхолж уушиг цэвэрлэн. Зөгийн балтаанд кофлет сахаргүн Яков ханиаднаас хагцъя. Сороодол баймаар шүлний татмал. Кингру төлөө нэмлээ. Barbecue baby. Кингру number 1. За оройн хоол амттай байлаа. Баярлалаа. За зүгээр бас сандарч хоол хийлээ гэхдээ. Орой зөндөө хоол байлаа шүү дээ. Өрсөлдөө барахгүй шүү дээ. За энэ залуу чи хэм бэ? Сая унтаж яхад нөгөө нь оруулаад ирсэн үү? Оо айгу аашмтай яг. Сайн нэг нойрмог байсан болохоор дөнгөж сэрцэн аашмуутай байх шиг байна да. Харин. За зочтой явуулчлаа да тий. Манай хэд бас бууж гэж бууж. Одоо битэр ч бас жоохон ажилтай, хоёул жоохон ханиад төрсэн, хүлээ халуун усан дүүрэн байрн мутна гэдээ бас жоохон ажилтай. Тийм. Одоо тэрийг хийчихэд амархан байна шүү дээ тий. Миний энэ жилээс цэцэрлэгт орсон. Сая намайг төрийн сайд анхудаа төрж байгаа нь сая би юм шиг байна.
Тэгээд бид нар чинь хоёлоо ордны гадаа мадаа тэгээ энэ тэнд хулгаагаар баахан мэдсээр байгаа. Тэгээ одоо миний зөндөө том болцсон. Одоо манай үзэгдэл уус яг мэдчил байгаа хэл та. За сангийн дээд сайд булган туяа ордны гадаа хүүхдээ хүллээ гэх нэг хэсгэл яг фэйсбүүкээр чи яваад энэ дэрүүгээр юм болоод байсан. Одоо тэр чинь тэгээд оруулж хөхүүлж болдгоо юм. Харин ордны нэг журмаар бол болохгүй юм байна. Тийм тэгээд би ч одоо тэгэл хүүхдээ хүлэхэр чи ингээл пижакад талбал бараг л хамх хуцаа тайлах юм болно шүү дээ. Тэгээд гадаа хүлэх аягүй хэцүү. Хоёлаа машин дотор болохоор хоёлаа бүр хамг хүлсэн гоч чинь. Тэгээ хүүхэд чинь хүлсэн гоожвал миний ч бүр хамг хүлсэн гоожвал. Тэгээ хүлэх гэж нэг баахан заавна. Дээрээс нэмээд бас нэг хэсэг чинь ингээд олон цаг маг юутай хуралтай ах чинь бас шаардлагатай бүр сүүгээ саах болно. Тэгэхээр бас аягүй хэцүү. Харин би бүр бас л амаргүй юм байна да. Ордон дотор ордон дотор бол бүр хэцүү. Мэдээж яам дотор бол гайгүй л дээ. Би олон удаа бас яамн дээр авчирч ирэл хүүхдээ хүлтгэл байсан. Гол дөрөв эзэн ч юм бол энэ байсан биз дээ. Харин тийм. Тэр гол одоо мөмний эзэн байсан биз дээ. Тий. Ер нь одоо хүмүүс ч гэсэн сонирхож байгаа. Төрийн алба өөрөө цаг наргав. Өөрөө маш их ажилтай тий. Бас нэлээд золиос шаарддаг шүү дээ. Урлаг төр хоёулаа ер нь тийм шүү дээ тий. Тэгээд энэний хажуугаар ингээд одоо яг сайхан гэр бүлээ ингээд үр хүүхд 3 хүүхдийг өсгөөд явна гэдэг бол чамгүй бас хүч хөдөлмөр нэлээд өндөр зохион байгуулалт шаардлагатай байдаг баг. Яг одоо ингээд зарим ээжүүд, эмэгтэйчүүдийн одоо зүгээс бас асуумаар л байгаа. Яаж энийг амжуулаад байна? Яаж ингээд зохицуулаад зохион байгуулалт сайтаар яваад байна бас. Энэ талаар. Манай ээж бүгдэр ингээд амжуулж чаддаг байсан эмэгтэй байсан. Тэгэл одоо эмэгтэй хүмүүс энийг амжуулах л ёстой л гэж л одоо хүмүүжлэн дээ нэг ээж авсан хүмүүжлүүлээ амжуулах л ёстой. Мэдээж манай аа бас их тусалдаг. Төрүүлэл хүрээд ирэх юм бол биднэрт хоол хийдэг, тэг хагасны санд явал хоол хүнсээ цуглуулдаг. Ерөөсө хоорондоо энэ бол эрэгтэй хүний, энэ бол эмэгтэй хүний ажил гэхгүйгээр арга ир хүүхдийн хандлага анхаарал хандуулдаг байсан. Ээж маань айгүй цавгүй байсан ч гэсэндээ бид нэр тэгэл тун утахгүй жоохон том болол ээжтэй бүгдээрээ тусалдаг, гэр орны хаажлыг хуваал хийдэг юм байсан. Тэгээ одоо хүүхдүүд маань ч гэсэндээ өөрөө ирэхгүй том нь бол ингээл сая одоо талх хүртэл байраатай ингээл тэгэл надад аяг тавг угааж өгвөл дундхан ч гэсэндээ өрөөгөө саруулаад за чи тоос арчдаг ажилтаа шүү гэл нэг хэд ховоо хойрлоод өгч. Тийм гэтээ амаргүй мэдээж ээж хүм ер нь ядрахгүй явна гэж илээ эцэх байхгүй шүү дээ. Тэгэл нойртой нойргүй зөндөөл явна. Алхахоор гэхдээ хүүхдүүдэд гэрийн хоол идүүлээл алхахоор зөвл энгийн Монгол хоолоор нэг тийм амар тансаг өсгөх хөл алдгүй. Гэхдээ энгийн хүмүүжлэр энгийн Монгол хоолоор хүүхдүүдэд нэг хоолыг таслуулахгүй ээж нь тийм гэрийн хоолыг хэдүүлэх байх юмсан л гэж боддоо шүү дээ. Тийм. За манай нэвтрүүлгийн нэг уламжлал байдаг шүү дээ. Та бас мэдэх бах тий. Маш бас гэртээ танилцдаг. Ирсэн айлгаа гоё гэрээ. Манайхан ч юм эн чинь одоо нэг эсэндээ ингээд танаа тооныгээд нэвтрүүлэг зураглаачтайгаа хамт би ирээд хонж байгаа боловч үндсэндээ бол танахаар Монголын одоо 3 сая иргэн ороод гарч байгаатай л ижлэх. Тийм болохоор ингээд сайхан гэрээ танилцуулъя. Бас сайхан дурсгалтай зүйлсүүд байвал хоёулаа тэрийг үзэгчдээ хаваалцъя тийм үү? Тийм. За эндээс эхлэе гэж бодож байна. Түрүү бас манай ирсэн найзууд зочдноос энийг анхаарал уншаал ингээд агшигсэн. Энэ яг ямар учиртай диплом уу вэ? Манай Елийн диплом. Тэгээд латинаар бичсэн. Тэгээд дээхнүүд бол латин чинь латины хэл бол яг шинжлэх ухааны хэл гэдэг байсан. Боловсролтой хүмүүсийн хэл гэдэг байсан тийм. Англи хэл чинь англид бол ядуучуудын хэл байдаг. Францаар яриад латинаар бичдэг гэсэн. Одоо арай боловсралтай аристократууд нь тийм болохоор энэнийг бас манай сургууль бол 1700 онд байгуулагдсан сургууль хгүй. Тэгээд тэр соёлыг бас аваад үлдсэн. Манай ээж хоёр энэ диплом хоёрын яг юу гэж байгаа чинь төгсөн гэж аваад байсаагүй ч гэж юм. Яг юу гэсэн ч үг ингээд бас албаас орчуулахыг ер нь хажууд нь табинаа гэдэг. Латин их хүмүүс мэддэг одоо ч яг яасан гэдэг байгаа юм. Манай сургуулийн уран хүртэл бас латинаар одоо хүртэл явдаг. Тэгээд хэдэн онд дийлэг төгслөө? Би 2008 онд төгссөн. 2008. Тийм 8 онд төгссөн. Ер нь нэлээд багаасаа гадагшаа сургууль руу явцсан тий? Би хай скулд 93 4 онд анх 13 4 тахта хай скулд явж исэн. Тухайн үед манай ээж Австралид магистр хийх гэж явж исэн. Тэгээд бид нэр Австралид очиж амьдарч исэн хамгийн анхны Монгол
бас гэр бүл нэг тийм байсан үү. тий. Тэгээд хай скулдээ тэнд 2-3 жил орчим болчиход 9-р ангийн сүүлээр би Монголд ирээд 10-р ангиад дуусчихад 1-2 дугаар курсээ Монголд байж байгаа. Тухайн чинь 10 жил сурдаг байсан шүү дээ. Би нэг гадаадаа сурах гэж заавал 12 жилийн болоо суралтай авах хэрэгтэй гэдэг байсан. Тэгээ 1-2 дугаар курсээ Монголд сурж агаад тэгээ би тэтгэлэг аваад хятадд бакалавр хамгаалсан. Хуучны нэг авдар оёдлын машин хоёр байна л дээ. Энэ ямар учиртай юм бэ? Энэ манай хөшөөж арих би манай одоо нэг бодлоо миний нагад зах ихч хоёр дээр өгсөн. Тэгээд би ихэр байсан. Тэгээд тэгээ миний ихэр эндсний дараагаар би хөдөө очиод хөшөөж арил дээр очиж хүн болсон байхгүй. Тэгээд миний хөшөөж ариас үлдсэн манай хөшөөж энэ оёдлын машин тэр манай хөшөө аавын зарим нэг багаж маагаж ингээл билүү мэлүү тийм юмнуудаа хийдэг байсан авдар. Одоо хүртэл яг тэр чигээрээ байдаг. Тэгээ би ингээ хаяа нэг гаргаж ярьж онгойлгодог. Тэгэхээр яг миний яг төрж өссөн гэрээ яг үнэрчдэг одоо хүртэл. Тэгэхээр надад тийм сэтгэл тохой. Миний хөшөөж ариас үлдсэн цөөхөн юм байдаг. Тэгээ авдарнаас нь би гэрийг авчулт нэгсээр авчулсан. Манай ээж үгүй чи гэрээр яа тийм лаврын хавшин дээр ч очиж амжихгүй байж гэдэг. Одоо би гэрийн 100 болгон бариад хүүхдүүдтэй гардаг. Малчаа айланг одоо гэрийн бариад хүүхдүүдэд аваачаад наадмын үеэр өөрснөө ч гэсэн очиод. Би хөдөө өссөн болохоор бас яг Монгол ахуйд бол дуртай. Ар хангах тийм манай ээж ар хангах. Манай аав завхных би ээжийнхээ хурцүүлдээр өссөн баггүй ар хангаад тийм. Тэгээ манай хөшөөж арын зураг надтай хамт. Голдон байгаа та юу? Би голдон байгаа нь би энэ манай нөхрийн имэн өсгсөн имэн. Тэр чинь хоёулаа ингээ имээ дээр өссөн хүмүүс ахгүй 3 өссөн шүү дээ. Тэрнээсээ за нэг ээж аав нь аваад тэдэн нас хүртэл өсгчөөд өгөн ч гэдэг юм уу те. Нэгээс 5 дахь хооронд харчдаг. Тэгээ хасан бүтсэнд өгдөг. Тийм юм бол байхгүй шүү дээ. Тэр үед бол одоо яг зүгээр бүр шууд аваад өсгчөд өгчдөг байсан те. Дундуур нь өгөхгүй шүү дээ. Тийм би ч одоо баг сургуульд орохынхаа өмнө л баг анх удаа шахамлаар ээж авдар ирж байгаа юм шиг амар дургу хөдөө амар байсан шүү дээ. Хотод нэг хамаатныдаа ирж байгаа юм шиг тэгээд хөшөөж аартаас та ер таалагдахгүй байна тэр айл гэж. Тэр таалагдахгүй. Тэгээд өдөөний хөлтийг амар задаж модоо ус мусанд оруулж авлаа. Тэр нь таалагдахгүй. Энэ миний буурай аймгийн зураг. Манай аавын ээж 94 насалсан. Одоо манай нөхрийн имээ 102 настай бас амьд сэрүүн байна. Тэгээд битэрийг анх айлгэр болоод намайг том охноо гарах гэж ирсэн байж хат манай энэ бурай имээ манай нөхрийн имээ хоёр хоёулаа иржсэн. Тэгээ хоёулаа яаж төржсэн аа яриа те хөө зургал арга туршаал тэгээд нөхөр их барьж аваад ингээд төрдөгөөс баг сүүлийн өөхнөд чинь маягтай болчтой байгааг ухаад яриа. Манай имээ хамгийн бага хүүхдээ би эмнэлэгт төрүүлжсэн. Эмнэлэг дүрх шал дэми юм байлээ гэж ярьжсэн тий. Тэгээд энэ хоёр хөвшин бол бас үнэхээр миний амьдралдаа шүтэж явдаг тий. Яаж тийм амьдралын дунд тэгээд 8 хүүхд төрүүлээд өсгөөд бүгдээр ингийн сайхан дээд боловсралтай ингээд хүмүүжлтэй. Манай эмээ чинь 2 охин 6 хүүхдээсэн байхгүй. Энийг минь хувьд 70 орчтой болсон гэдэг манай хурцлын үед бол бурхантай бурханд очиод мөрөгцсөн адилхан байсан. Бид нар бүгдээрээ бас 2 одоо хүндэлж явдаг хүн гэсэн утгаараа гэрийнхэн ингээд галцсан хамартай байна тийм ээ. За энэ бол одоо жиггэн одоо өстой охин банд хоёр л байж тээ тэгэж үерхчихсэн үе юу? Дөнгөж үерхчихсэн. Бид тэр Японд танилцсан. Тийм үү. Тий, манай нөхөр Японд сурж агаад би болохоор Японд тэр үед багшилж байсан. Би тэр үед бас багшлаад дараа нь Америкт явж сурах сургалтын төлбөрийн бас нэлээд хэсэг нь олж исэн үе байна. Тэгээд бид тэр одоо яг энэ яг ингээд Японы хааны орны цэцэрлэгийн өмнө энэ асал Японд л ахуулж исэн. Энэ би буцаад хаанаас энэ Монгол ингээд харсан чинь яг нөгөө зүүдэн чормгоо явдал гэдэг кинонор гардаг охин шиг жоох охин байсан шүү дээ. Харин тийм. За энэ сайхан дурсгалтай зураг биш. 22 3-таад л тийм л бах тээ. 25 автаад суучихсан.
Энэ баг гараагүй байсан уу юу тий? Манай баг гараагүй байсан. Одоо яг байгаа тийм биш тий. Ер нь бол хүүхдүүд яг аав юм аа тий. Хүүхдүүд яг аав. За энэ ямар учиртай зураг вэ? Энэ манай аавынхнаас аавын талаас их уран хүмүүс их байдаг. За. Одоо ялалт кино театр гэдэг нөө дээр үед байж байгаа шинэ кино гарахаар зурдаг байсан шүү дээ тий. Тэгээ манай аавын нэг ах одоо алтан гэрэлгээд саяхан алтан гац авдаг авлаа хэдхэн хоногийн өмнө. Тэгээ тэр ах маань бас нэг зураач. За содон цэрэнгээд манай талигч ах бас их мундаг зурдаг зураач ах байсан. Манай аавын хамгийн том ах бас их мундаг алтан мөний дархан байсан. Манай энэ гурван ах нараас нэлээд олон бүтээлүүд нь уран зургийн галерейд ус байдаг. Манай хамгийн том ах Тэрвш Тав гэдэг ахын хийсэн мөнгөн аяган жишээлбэл одоо галерейд байдаг. Хамгийн мундаг хийгдсэн Монгол одоо тархны их уур орсон мөнгөн аяг бүтээлж үздэг. Тэгээд энэ зураг бол энэ зургийг болохоор манай тэр Содон цэрэн гэдэг ах зурсан. Энэ өвхөр гэдэг нэртэй зураг байна тийм. Энэ төмөр бар гэдэг аргаар зурсан зураг. Тэгээ энэ ялангуяа энэ уран зургийнхан бол их сайн ойлгодог. Мундаг зурсан зураг байна гэдэг. Жирийн хүмүүсийн нүдээр бол харахад тийм сайн ойлгохгүй байна. Тийм. Би бас тийм их урлаг одоо яг үнэлэх зураг мөрөг нэг сайн ойлгодог хүн бол биш. Гэхдээ нөгөө миний ах нарын зураг, өгсөн зураг гэхээр зурсан зураг гэхээр бас илүү. Би харин эдний охиныг үнэхээр ажилтан байна гэж яаж мэдсэн гэхээр өнөөдрийн бидний ширээн дээр байсан бүх амттан чиний гараар бүтсэн тий? Тий. Яа, лаг юм. Яаж тэгж хийж сурваа? Ээжийн арга. Ээжийн арга. Ээж нь сайн зааж өгсөн байна тий? Танаа ингэж өшөө гоё юм чам шиг ингэж гоё хоол хийдэг хүмүүс бий юу? Мэдхгүй юу. За энэ ямар учиртай гоё медалууд байна. Гоё танилцуулаач. Яг ч өөрөө сорчлоо. Энэ болохоор Азийн чамын аврага Таиландсан тэмцээнд би бүхэл бүтэн сар явсан байхгүй юу. Тэгээд тэнд би оролцоод ийм финиш медаль авч ирсэн. Сар бэлтгэл хийгээд тэгээд тэмцээнд ороод ирсэн. Өнгөрсөн үйл тий. Энэ би тэмцээнд оролцоод анхын медаль авч ирсэн. Хамгийн анх уу? За хамгийн анх дугаарцсан. Дугуй гүйлт дугуй гэдэг. Энэ чинь төрөл төлөө? Дуатлон болохоор 2 төрөл, дугуй гүйлт байдаг. Тий, триатлон гэхээр 3 төрөл. Тэгээд дээр сэлэлт нэмэгддэг. Энэ миний болохоор тэмцээнд зайгаад дуусгасан гэдэг медаль байна. За ямар мундаг юм бэ? Триатлоны тэмцээн нөгөө хамгийн хүнд тэмцээнүүд нэг байдаг учраас дуусгасан хүн болгонд бас медаль өгдөг. Финишер медаль гэдэг медаль өгдөг. 19 онд шүү дээ. Тийм, энэ жил. Энэ 10 сард. За 10 сард. Дүг сайхан. За. Энэ мөнгөн медаль нь. За. Юу дуатлооны 2 дугаар ангид орсон байхгүй насны ангилалтай тийм. За. Дуудлаанаар ер нь цаашдаа бидний хувьд яах юм яг энэ чиглэлийн тамирчин болох юм уу? Эсвэл бас өөр мэрэгжил сонгох юм уу? Эсвэл ээжгээ бас улс төрд үзэх юм уу? Улс төрдлээ үзэхгүй. За амжилт. Өшөө том өндөр амжилт гаргаарай заа юу? За ингэ Биндриягийн өрөөгөр зочлоо гарлаа. За. Энэ дээр амар зар марыг харж байна шүү дээ. Юу вэ? Такс 10,000 нэ. 10,000 таар одоо шууд ингээ 20,000. Тийм биш үү? Хэд сурж байна? Сайн сурж байна. Сайн. Дандаа сайн сурж байна. Тийм. За чи гоё дуулах юм бол нэг гоё дуулах гэж. Тэхүү. It's a for all and for all tears. It's a for all and for all tears. And so much let me share and time. Where away is so small after all. За. Нөгөө аягны хариу өдөртэй гэж үг байдаг шүү дээ. Ийм сайхан айлт хонжи, ийм сайхан хоол ундаар дайлууллаа. Тэгээд энэ их хөөрхөн уран хөвгт дагаанаас гоё энэ манай кагомиг мэдхүү? Амар мэдхүү? Мэдхүү те? Энэ юу лээ уудаг ногоо жимс. Кагоми те? 100 ногоон жимс. За уудаг 100 ногоон жимс. Яг үнэн те? Мэдээж амьд байгалийн амт шинтийг танаа гэрт мэдрүүлнэ. Ингээд маа хөөрхөн бага. Би ч амд энэ гоё тоордог юм. За чинь уугараа заа юм. Чи гоё тий Японых штэ. За ингээд энийг миний дүүнэртэй гоё хуваагаад уулгаж идүүлээрэй заа. Манай нэвтрүүлгийн ивент тэтгэгч компани гарын бэлэг байгаа. За тэгээд ээжт нь бас
болсон гайхамшигт хамт Yeye Gold манай бас нэвтрүүлэг ивент хийж ажилладаг байгаа. Yeye-гийнхаа хамт олонд баярлалаа. За мөн Yeste cappuccino кофег бас танаа гэр бүл зориулаа авчирлаа. Гайхамшигт хамттай. За ингээд мөн Давидгоос танаа цайг одоо маань нэвтрүүлэгтэй байнгын хамтарч ажилладаг. За эдний бас дөрвөн төрлөөс танаа хүнд дээж болгож бэлгэлье. За энэ тортоо ингээд тавьчих тийм ээ. За ундаага уун гэж штэ. Одоо тэгээд нэг агаарын бохирдол янз бүрийн орчны юутай байхад ер нь бас эрүүл хүнсэл хүүхдүүдээс хэрэглүүлж явахгүй бол тийм ээ. Энэ жиж харин өстой агаарын бохирдол нэрээ хайрцсан маш. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч амьд байгалийн амт шим аж тус уур ногоо жимс Кагоми. Танай зэ. Жимсний амттай шин төрлүүд нэмэгдлээ. Манай гэрийн цай танай цай. Yeste is the best cappuccino. Кингру төлөө нэмлээ. Самны коктейл микс. Кингру number 1. Нүүдэл биодтой гойд. Бүх төрлийн ханиалга намдаан цэрэг ховхолж уушиг цэвэрлэн. Зөгийн балтаанд кофлет, сахаргүй Дяков ханиаднаас хагцъя. Bio Home. Харшил үүсгэхгүй Сингапурын эко бүтээгдэхүүнээр гэрээ цэмцэлгээрэй. Төгс нэгэн тааламжтай мэдрэмж. Танцуют все. Золотой степ. Не танец, а конфетка. Славянка. Сансар сүжээ дэлгүүрээс Coca-Cola аваад iPhone 11 Pro Max-ыг хожоорой. Тансаг сүрчгийн найрлагатай шинэ коллекц Красис. Ээжээ Абит хоёр ханиад хүрчихсэн юм шиг энэ халуураа толгой өвдөд нусгойчод байна. Бурхан минь, та хоёр чинь хоёулаа өвдчихөө юу? Аав нь яаж байна? Би үнэхээр муу байна. Санаа зовлтгүй дээ охин минь. Би Amazon аваад очие. Энийг чамд аав нь ч бас Amazon уух хэрэгтэй шүү. Миний хүү ч бас Amazon хэрэглэвэл ханиад томоноос сэргийлнэ. Amazon вирусын эсрэг нэг шийдэл. Чи эрүүл нэмсгэлэлт бэлнэ үү? Цоо шин тэргүүлэгч Toyota Colgate тоотлон шүдний паланг хамгаалж амны өвгөн үнэрийг агшин зур арилгаж шүдний хит мэдрэг байдлыг намжаана. Ингээд чи бэлэн болсон. Цоо шин Colgate тоотол амны хүндийг эрүүл байлгах тэргүүлэгч Toyota. Ээж бүгдийг төрүүлж анзаардаг. Тиймээс ч хамгийн түрүүнд яаж туслахаа мэддэг. Үүнтэй адил гэрбионч ханиалгаж эхлэхэд хамгийн түрүүнд тусалдаг. Энд юу болоод байна? Гэрбион лууж ийн. Гэрбион ханиалгаж эхэлсэн эхний өдрөөс туслана. Энэ бол Юлия, миний хамгийн сайн найз. Түүнийг хаанч байсан бүхий л зүйлсийн тухай бид ярилцдаг. За, маргааш манайд уулзцаая. Цай бэлэн болсон. Ирж байна уу? Бидний дөрвөө тест цай байхад бидэнд хэлэлцэж ярилцах сэдв үргэлж байдаг. Тест баясгалантай сайхан. Цэвэр байгалийн жимснээс гаргаж авсан витамин С болон цайраар баялаг грипповитаг тогтмол хэрэглэснээр өвлийн турш таны хүүхдийн дархлааг сайтар дэмжин ханиад томоноос урьдчилан сэргийлж эдгэрэлтийг түргэсгэн. Protex-ын Хотын Баатар хасрын түүхийг толилуулж байна. Тэд нар хасрыг Хотын Баатар гэдэг. Хасар ямагт сул доройг хамгаалдаг. Гэвч түүний арьс байнга нянгийн халдлагад өртдөг. Тийм болохоор түнд Protex-ийн хүч хэрэгтэй. Ням бактерийн 99.9%-ийг устгаж өдөр тутмын хамгаалалтыг бий болгодог. Миний бяцхан баатрын хувьд энэ бол хамгаалалт. Protex таны арьсны эрүүл мэндийн төлөө. Золотой степ. Карамель, орехи, шоколад. Устоять невозможно. Танцуют все.
Золотой степ. Не танец, а конфетка. Славянка. Жүжигчин амар сайхан бол Монголын кино урлагийг хөгжүүлэхээр шамдан ажиллаж буй залуу үеийн төлөөлөл. Өдгөө тэрбээр 100 гаруй киноны гол болон туслах дүрийг бүтээсэн байна. Мөн өөрөө 10 гаруй киног бүтээснээс гадна Монголоос Холливуудад гарсан анхны монгол жүжигчин юм аа. Хүний нийгмийн харилцааны хамгийн дээд хэлбэр бол бие биендээ нэтгэх итгэлцэл. Тэр тусмаа санхүүгийн байгууллагт итгэл хамгийн эрхэм зүйл билээ. Төрийн банкнд итгэлээ өгсөн 2 сая 900 мянган хэрэглэгчийн нэг нь бий. Бидний зорилго нэг. Итгэл, сэтгэл, хүндлэл. Төрийн банк эрсдэлгүй ирээдүйн баталгаа. Хамрын ханаад хүрээд халуур хамгийн шархраад ядчихад хашил үдлээд ах. Тэгвэл танд шинжлэгдсэн тул даавар туслан ханиад хэршлийн хосолсон үр дүнтэй эмчилгээ. Төвчрэл, стресс, ажлын ачаалал, нойргүй дэлгээд хүн бүхэнд асуудал бий. Гэхдээ амжилт ядаргаагаа тайлж чадвал энэ бүхнийг мартах болно. Аскона таныг эрүүл зөв нойрсуулна. Урт ус таны мөрөөдлөө усны үзүүрээ тарих хэрэггүй боллоо. Шинэ Севлина мечти, ургамлын кератин, кастрин тасны найрлагатай. Усыг бүхэлдэн сэргээж, усны салааг арилган, үснийхээ үзүүрийн 3 см-ийг хэвээр нь хадгал. Эсвийн шин төрөл Лина мечти, үснийхээ үзүүрийн 3 см-ийг хэвээр нь хадгалаарай. Та өмнөг хүртэх хэрэгтэй. Шинжилийг юр бусын болгох нэг зүйл бий. Сайхан амтны төгс зохицол сата багц. Chicken bacon та бас бэлтгэн хүрээд. Энэ бол санта багц амтд пицца нот. Амтд дахиад шарсан төмөс десерт бүгд бий. Пицца хатас баяр хөөргийг та нарт бэлэглэе. Шинжилгээний сайн байна уу? Таны цагаасан санта багц. Бэлсэн үрс маань өсөн тарниж байхад бид хамгийн энгийн зүйлд тусалдаг. Ханиа томог эмчилж түүнээс өршин сэргийлэхэд хүүхдийн анеферон тус болно. Хүйтний улирал ханиа томоноос хамгаалахад анеферон тус болно. 90 оны суперхит Eurodance дуучид Доктор Албан хадугаар оролцсон концерт диско парти 11-р сарын 25-нд Крокуст болно. 5 цагийн супер тоглолт дисконд төгссөн сургуулаараа анги хандвал нороо уулзааг үзсэн найзуудаараа ирвэл олон урамшуулал та бүхний хүлээж байна. Крокус ивент холл 7711 11 84 44 11. Золотой степ. Карамель, орехи, шоколад. Устоять невозможно. Танцуют все. Золотой степ. Не танец, а конфетка. Славянка. Гадаа ямар хүйтэн байна. Бид хоёр ирэх замдаа ханаа турчих шиг боллоо. Хонгор минь би та хоёрт ханаа томооноос урьдчилсан сэргийлэх байгалийн жимсний витаминаар баялаг амтад греповитаг бэлдээд өгье. Цэвэр байгалийн жимснээс гаргаж авсан витамин С болон цайраар баялаг греповитаг тогтмол хэрэглэснээр өвлийн турш таны хүүхдийн дархлааг сайтар дэмжин ханаа томооноос урьдчилсан сэргийлж эдгэрэлтийг түргэсгэн. Энэ бол Юлия. Миний хамгийн сайн найз. Түүнийг хаанч байсан бүхий л зүйлсийн тухай бид ярилцдаг. За маргааш манад уулзцаая. Бидний дуртай тест цай байхад бидэнд хэлэлцэж ярилцах сэдв үргэлж байдаг. Тест баясгалантай сайхан. Шинжилийг юр бусын болгох нэг зүйл бий. Сайхан амтны төгс зохицол сата багц. Chicken bacon та бас бэлтгэн хүрээд. Энэ бол санта багц амтд пицца нот. Амтд дахиад шарсан төмөс десерт бүгд бий. Пицца хатас баяр хөөргийг та нарт бэлэглэе. Шинжилгээний сайн байна уу? Таны цагаасан санта багц.
Таны хэрэглэдэг бүтээгдэхүүн нүүрний будгийг танд бүрэн гүйцэд арилгахгүй байна уу? Тэгвэл та Garnier-ийн мицелийн усыг хэрэглээд үз. Харшил өгөхгүй мицел агуулсан найрлагатай тул бохирдлыг өөртөө соронц мэд татаж нүүрний будгийг арилган цэвэрлэж тэрч бүхэл эмзэг арсыгч тайвшруулна. Garnier. Би Лизаг ууж болох уу? Мэдээч хөөмөн. Лизаг хоолойн өрөвслийг намдаана. Лизак нь жүрж, шоколад, гонд ба гаа гэсэн 3 төрлийн сонголттой. Писимол 2020 онд өгдөж 200 сая төгрөгийн бэлэгтэй хамгийн том хямдралтай худалдаага зарлалаа. Та бүх төрлийн компьютер, зурагт, хөргөгч, угаалгын машин, плиткийг зөвхөн Писимолоос худалдан аваарай. Худалдан авалт бүр бэлэгтэй, хямдралтай. Шинэ жилийн мэнд хүргэе. Писимол. Сансар сүлжээ дэлгүүрээс Coca-Cola аваад iWatch 5 series хожоорой. Тансаг сурчгийн найрлагатай шинэ коллекц Кросис. Төгс нэгэн тааламжтай мэдрэмж. Biohome. Харшил үүсгэхгүй Сингапурын эко бүтээгдэхүүнээр гэрээ цэмцэлгээрэй. Бүх төрлийн ханиалга намдаан цэрэг ховхож уушиг цэвэрлэн. Зөгийн балтаанд кофлет, сахаргүн дяков ханиаднаас хагцъя. Сороодол баймаар шүлний татмал. Кингру чөлөө нэмлээ. Барбекютэй baby. Кингру number 1. За хүүхдүүд юу амрах гэдэг өрөөнд орчих шиг боллоо тий. Харин одоо аль алин жоохон сэтгэн шиг унтуулахгүй бол өглөө эрт бид нар бас нэлээд эрт дуулантай. Дуулантай 8 хасаас ахвал. Ааха. Өглөө ер нь яаж хүүхдүүд бүгдээ зэрэг хичээлдээ явж байна. Бас цаг нь ингээл уруу цувруу байхаа. Ер нь бараг л 2 нь өглөө эрт явчихна. Тэгээ нэг нь өдөр тийш явна. Хамгийн хэцүү нь орой бүгдээрээ зэрэг тарна. За өнөөдөр бол Батсүрэнгийн гэж айлд ирлээ. Манай булган туяа гэрээ эзэгтэй гэдэг үднээсээ сайхан хоол цайтай, сайхан халуун яриа өрнөл суулаа. Харамсалтай гэрээ эзэн байсангүй те. Өнөөдөр ажилтаа байж таарлаа. Бид ч нөгөө гинт аргуултай уухаа дээр очиод нэг айл олж өгөөч байгаа тулгах шахуул наашаа. Тий. Сонголтоор гараа хөргөөл бүгдээрээ сонгоод ороод ирсэн. Тэгээд ажлаа төлөвлөөгүй байсан бахал та. Ингиж намайг ирнэ гэж яаж мэдэх вэ? Тий. Надад төчөө өөрөө л натаа яриаг одоо шийдсэн чи одоо би ялтай нэ тэгээд би ч харин ярьж шийдсэнгүү гэл тэг. Тэгээд ер нь улс төрийн ажил гэдэг өөрөө маш их одоо өндөр хариуцлагатай, цаг нар одоо их шаардах, ар гэрээ давхар зохицуулж явахд нэлээд бэрхшээлтэй. Ер нь нэлээд золиос шаардсан ажиллаж юм санагддаг байхгүй. Эмэгтэй хүний хувьд бол бас магадгүй ахтах, шантрах үе ер нь байдгүй. Яагаад ер нь заавал яг улс төрийн ажил сонгосон юм бэ? Би улс төрч ер нь болно гэж хизээс бодсож байгаагүй. Тэгэл залуучуудтай яг л адилхан. Гэхдээ нийгэмд бол хүн идэвхтэй байх хэрэгтэй, хариуцлагатай байх хэрэгтэй гэж бол боддог байсан. Тэгээ тэр нь ялангуяа би нөгөө хай скул Австралид энэ төр байхад бол барууны нийгэм чинь хүмүүсийг чивэл нийгмийн нэг эдээстэй чивэл хариуцлагатай байх хэрэгтэй, улс их орныхоо төлөө чи идэвхтэй хариуцлагатай байх хэрэгтэй гэдгийг аюух сайн сургадаг шүү дээ. Дээрэс нэмээд би бас угаасаач багтаа нийгмийн идэвхтэй ангийн дарга марга тийм л хөвгтэйсэн те. Тэгээд юм болохын л ингээд оролцдог л тийм л хөвгтүүдийн нэг гэсэн. Тэгээд ажил хийж байгаа хажуугаар би бас залуучдын байгууллагт ороод хил усаа тэ ингээл одоо юм мараал жоохон тусалж дэмжих юмсан. Ялангуяа Монголын залуучууд чинь сурах юмсан мэдх юмсан гэсэн хүсэлт байдаг. Тэгэл Монголын төрийн байгууллага чинь дандаа л мөнгө төгрөг дутмаг байдаг те. Тэгэл нэг төсөл бичиж ийшээ тийшээ бичснийг 5 10 төгрөг олдог энэ төр.
Тэгээ би болохоор за би бичиг цаас сайтай, хэл ус сайтай юм чи би тэр юм дээр нь туслая. За тэгээ залуучуудад хэрвээ нэг сургалт мургалт хийгээл хэл ус сурах гадаа сурах мурах талаар одоо миний ямар дэмжлэг байж болох вэ? Ганцхан нэг компанид ажил хийгээл өндөр цалин авдаг ш. Ямар дэмжлэг байж болох вэ? Тэрүүгээр нь бас дэмжээгээл. Тэгээ би тухайн үед Монгол Ардын намын дэрэгдэх нийгмийн арчил Монголын залуучдын холбоо гэдэг холбооны гишүүн болоод өдөр зөвлөлийн гишүүн болоод ингээл явж исэн л да. Тэгэд яаж ч аргагүй Ардын намын дэрэгдэх залуучдын байгууллага бол 21 аймаг 330 сумд өрн гэсэн хөлтэй маш их тийм бүрэлдсэн байгууллага байхгүй. Тэгэхээр тийм одоо бас залуучдын байгууллага өнөөдөр бас Монголд хойрхон биш үү? Монголын залуучдын холбоо сүүлийн нэг 5-6 жил арай гайгүй бол тэрний өмнө бас л айгүй унтан байдаг гэсэн тийм. Тэгэхээр миний хувьд бол зүгээр л өөрийнхөө сурсан мэдснийг өөрийнхөө чадах чинээгээр ямар нэг юм бий болсон бүтцээр олон нийтэд л одоо тусдим болох юмсан л гэж бодож ирсэн. Тэгэл аажим аажмаар нэг мэдсэн чинь тэгээ улс төрт бас орцсон. Тэгэл залуучдын байгууллагт явбал өдөр зөвлөлийн гишүүн дэд ерөнхийлөгч гээл тэндээсээ баг тэгээ нийгэм итгэд ингээл намын наримчгийн дарга болоод бас ингээ явсан. Гэхдээ би юу гэж боддог вэ гэхээр яг ч аргагүй монголчууд бид нар ч 3.2 сая шүү дээ. Тэн дээр эмэгтэйчүүд нь хоошоогоо суу, залуучууд нь хоошоогоо сууг л хамбал энэ улсч нэгдэг хин нь авч явах хэрэгтэй юм бэ тийм үстэй тий. Хэрвээ ингээд эрэгтэй эмэгтэй залуу хөвшин гэдгээр ингээ ялгаад тах юм бол одоо гадаадд байгаа одоо тий ингээ сурж байгаа залуучууд хурж ирэх хүсэл байх уу? Өнөөдөр дунд сургуульд сурж байгаа охин хүртэлтэй ингээд чадах чинээгээр мэрийхийг хүсэх үү тийм үстэй. Тэгээ яг бол намайг ашиглахгүй юм чи намайг унтахгүй юм чи гэж бодно шүү дээ. Тийм болохоор хүн болгоны оролцоо хэрэгтэй л гэж боддог. Гэж яваал харин тийм. Гэтэ амаргүй улс төр бол амаргүй. Манай ээжээр бол үргэлжил намайг улс төрөөс гараасаа гэж боддог. Манай нөхрөл яг ч аргагүй намайг ингээл чи Америкт байж байгаа чи Монголдоос ирэх ёстой, зүтгэх ёстой гэж бас нэг хэлж бас авчирж исэн болохоор өөрөө би чамайг авчирсан юм чи өөрийнхөө хүслээр өнөөдөр ингэж боловсрол эзэмшихэд их юм золиосон байж таараа. Тэгэхээр чи одоо яаж тэр үнийг юунд зориулмаар байгааг би бас хязгаарламааргүй байна гэд бас шинэ үеийн одоо залуучууд ч бас тийм боллоо шүү дээ. Тэгэхээр би ч гэсэндээ бас нөхрийгөө тэгж боддог. Чи юу хиймээр байна, юу хүсэж байна те. Амьдрал бол баян хуйлаа яаж хийж байгаа амьдрчил таараа. Тэр бол ойлгомжтой байлаа. Хүүхдүүдтэй чадах чинээрээ боломжийн амьдралыг олгож таараа. Гэхдээ хүний амьдрал юм чинь өөрийнхөө хоббигоор, өөрийнхөө хүслээр бас амьдрах хэрэгтэй шүү дээ тийм үү. Тэгээд нэг 50-60 хүрсэн хойноо би ч бас нэг үнтэй цэнтэй өөрийнхөө үзэл бодлоор эрх чөлөөгөөр бас нэг амьдрсан шүү гэж бас нэг бодох хэрэгтэй байхгүй. Тэгээ бас хариуцлагатай дээрээс нэг улс орныхоо төлөө. За ямар ч зүйл 7 хоногт бол нэг 3 удаа спортод бол цаг гаргаад явахгүй бол бас одоо ер нь хөдөлгөөнд хүмүүс үйл үед бол эрүүл хүнс тогтмол хөдөлгөөнөөр аягүй анхаардаг болсон байна шүү. Харин хүн эрүүл мэндийг юугаарч худалдаж авч чадахгүй шүү дээ. Шинж тухайн мянган хөгжөөд хүнийг эрүүл болгож чадахгүй. Өвчний чинь зогсоож л чадах байхгүй. Тэгээ би жил болгон яаж хийж аваад бэлтэж байгаа 100 триатлоны улсын авраг шалгаруулах тэмцээнд ордог. Би нэг медаль зэдэл аваад гайхгүй. Тэгээ надад орно гэдгийг л амар том гавь авахгүй тий. Тэгээд бас хүүхдүүд айлхаар спортод дуртай хоббитой болохыг бас хүсдэг. Цаг гаргана гэдэг хэцүү гэхдээ. За бас нэлээ орой олчих шиг боллоо. Харин манай хүүхд жоохон ингэсэж байгаа бас дахин сэрх гээд тий. Тэгэхээр та бас орын засаад өгөх үү? За сайхан амраарай. За сайхан амраарай. Баярлалаа. Өнөөдөр нэлээ ядрах шиг боллоо. Тэглээ. Айгу дээ. За ингээ амарчи. Тэгээд маань зурлаа шинэгээр сайхан унтчихна. Өглөө бол эртгэн босох юм шүү дээ. Харин өглөө нэлээ эртгэн босох бол хэлж ажилладаг. Өглөө болцъя. Орчлон юртын зорори өнгөтэй хүмүүс хатчихсан утам жарахтай хүний сайхантай чин зовлох ёо Намайг дуудаж сэрсэн гэгэн өглөөсөн бэ нөө
Та өглөөдөө өндөө идэхгүйсэн юм уу? Гэхдээ би ийм гоё тараг авч би ингээл тарган дээр Movios хийгээдчихдэг шүү дээ. Movios аль Movios тий 10 гурлыг хийдэг болж эргээд бид нар хүүхэд байхад нэг хэсэг идэж ягаад тэгээ байхгүй болсон шүү дээ. Ер нь тэр 10 гурлгүй судаа мудаа гэдэг нэг хийдэг байсан юмнууд байхгүй болсон. Одоо эргээд нөгөөдөл нь айгуу сайн гэж. Тэгээ ер нь хүн ээж хаан эзэн дотор бүрэлдэхэд ээж нь юу идчихсэн тэрүүнийг хүнийг хамгийн сайн хүлээж авч чаддаг гинэ. Тэр бүр одоо олон улсын шинжлэх ухааны төвшөнд те одоо хятадуудад жишээлбэл ингээ харахад хятад тоол айгу эрүүл биш юм шиг мөртлөө өөрснөө бол маш эрүүл байдаг. Тэгсэн мөртлөө сүүлийн үед Европол идээд айгу тархлаад янз янзын өвчин бий болоод Японуудыг одоо эмчнэр битгий сүү цагаан идэг гэж битгий идэж хэлж шин. Яг л өөрснөө угаасаа дээр үед иддэг байсан. Одоо нөгөө мөнгөтэй олоод одоо ингээ тэг бас бэлэн болоод тэгээд янз янзын айгу сүү цагаан идээд хүрийн махадад ихсэн чинь Японуудад байдгүй шинэ төрлийн өвчин үсээд байна гэдэг би бодоод байна. Тэгээ зүгээр л будаагаа идэл засаа идээд ингээл явчих тэгээ ногоогоо идэл гэдэг тийм зөвлөгөө шаа. Бидний хувьд бол бид нар төстэй тэргүй н олон янзын үнийг л гэдэг навчлаг ногоо өндөг мөндгийг хизээний хийддэг гэсэн юм байна шүү дээ. Жохон багчсан өндөг мөндөг ховор идлээсэн шүү дээ. Нүдний тийм харин жолж харахгүй шүү дээ нүдтэй. Тэгэхээр би бол зүгээр л нөө мах гурлаа идэл тэгэл сүү цагаан идэл энэ л магадгүй биднэрт хамгийн таарсан хоол баг. Ойрын ер нь ажлын төлөвлөгөө зорьсон зорилт. Он дуусхын алдад манай яам нэлээд завгүй болдог. Одоо нэг хэд хоног аваа гайгүй жаад 12 сар гараал 12 сарын сүүлээр бол нэлээд завгүй болчихдээ. За тэгээд оны дараагаар нэг хэсэг аваа гайгүй болно. За тэгээ буцаа 2 сараас 3 сараас буцаад ажил оволцдог ерөөхдөө болгүй. Тэгээ төрийн ажил бол угаасаа л үргэлжийн тасралтгүй үргэлжийн энэ цаг зав багтаа байдаг. Үнийг хэлэхэд хүмүүс яасан төрийн байгууллага олон хүнтэй бэ гэж ярьж байгаа юм шиг боловч манай жишээл төсвийн орлогын хэлтс гэхэд Монгол улсын 10-11 их найдыг тооцдог. Манай орлогын хэлтс 5-6 хүнтэй. Манай зарлагын хэлтс бас 5-6 хүнтэй. Монгол улсын урсгал зардал 4-5 их найдыг тийм тооцоолдог газар багтчих тийм. Тэгэхээр ангаа аваад үзэхэд бас хүн хүч бид нар бас жоохон мутаал дутмагл тэгээд их ажил нуулдаг бас юм байгууллага яах ч аргагүй. Энэ яг 20 оны төсөв төлөвлөгөө чи өмнөх ондоо батлагддаг үлээ. Өмнөх ондоо батлагддаг. Өмнөх оныхаа 11 сарын 15 гэд баталсан байх хэвээр тийм. Сайн нэг бас нэг батлагдахгүй байл нэг хэсэг юм болж тэгээд болсон те тэр. Авт хөвгтэй юм шиг үлээ шүү төрийн алавч. Тэрэн дээр нь хориг тавьчлаа. Энэ дээр нь ингэчлээ гээл. Тэгээд санал зөрөлтөл. Явтай алдаа оноо байхыг бол үүсэхгүй. Дахиад төвшил гарч байгаа бид нар бас мэдээж бас ярих хэрэгтэй тий. Улс төржөөл би энийхээ одоо ингээл болсон болоо яриад ингээл хамбал 30 жил ярьлаа шүү. Намайг ухаан ороход л барыг л ярьж ирсэн шүү дээ. Тэгэл одоо хүртэл ингээл яриад тэгэл ямар сандал ер нь бол ингээл ухаагийн залуучууд бид нар юу яриад байгаа. Би одоо ерөөс ингээд болохгүй юмыг дахин яриад тэгэл одоо өмнөх үе руугаа дайраал ийм биш ерөөсөө л урагшаа хараад төлөө гоё нийгмийн зөв юм дураалъя. Зөв одоо нийгмийн соёлыг бий болгоё, улс төрийн соёлыг бий болгоё. Залуучуудыг ч гэсэн иргэн хариуцлагатай иргэн болгоход хэвлээ те ингээд бас уриал юм чинь 12 оны сонгуульд нийт залуучуудын 45% нь оролцож исэн бол сая 16 оны сонгуульд 30% болж багаслаа шүү дээ. Тэгээ эн чинь хэрвээ ингээд сонгуул өгөхгүй бол арчил гэж сонгуул гэж ийм их мөнгө зараад тэр нь байгаад яах юм бэ тийм үстэй. Тэгээ нэг бодлын хүмүүсийг нэг юм сонголтгүй сонголт шиг юм руучихгээл нэг сонгуул өгөхгүй хүмүүст сонгуул өгөхгүй өгүүлэх гэж ингээл зөвтөрч байгаа нэр байх гэж юм. Гэтэл бид нар ингэх гэж улс төрийг хийгээгүй шүү дээ. Аминдаа бид нар бас нэг юм өөдрөг юм руу уриалах гэж ерөнхийдөө бас үзэж байна. Сонгуул гэд яг зөв ярьсных шүү. Ер нь магадгүй одоо энэ эх оны сонгуульд үзэх үү? Заримдаа үзмээр ч юм шиг тий үзэх хэрэгтэй юм шиг одоо хашаа суух бид нар чинь насч байхгүй цагч байхгүй гэж дахиад хийх юм болоо дахиад 4 жил хард сумааргүй шүү дээ. Залуучуудыг амар уриалал ингээд та нар хариуцлагатай байгаа ч гэчээд тэгснээ одоо өөрснөө хашаа суух бидэрт бас ирэх байхгүй болчиход байгаа байхгүй. Заримдаа өөрийгөө одоо хайрлах арч гэдэг юм өөр хүмүүстэй илүү цаг зав зармаар санагдахаар үнэ дэлхийд болмоор ч юм шиг бас санагддаг уу гэл би. Гэтэ үзэх хэрэгтэй гэж бодож байна. Залуучууд бол орох хэрэгтэй үзэх хэрэгтэй. Тийшээ яг тэгж орохгүй л болохгүй. Нэг үеийг орж ирэх үе таалах нь их хэрэгтэй байхгүй. Бид нар ингээд цөөхүлээ үнийг хэлээ те. Тэгээ ороод айгүйх юм өөрчилж чадахгүй ш магадгүй.
хүч дутаад байна. Тийм улс төрийн соёлч бас манай дутаад байна. Иргэдийн хувьч гэсэн улс төрийн намаа дотор ч гэсэн тийм соёл дутаад байна. Гэхдээ одоо тэгээд аль зовлон яриад хойш усуулдаг тийм үстэй. Тийм. Арай бидний хүүхдүүдийн үед арай нэг утаа энэ төр гэж нэг юм жижиг проблем ярьдаг биш бүр ингээл том юмнууд ярмаар шүү дээ. Ястаа нэг аксан төвшөндөө юм ярмаар шүү дээ. Хасах юм ах ингэж ингээл амар гой том юмнууд ярмаар шүү дээ. Өнөөдөр маргааш хоол биш. Тэхийн тулд одоо л ястаа хөдлөхгүй бол тэгэл. Харин бас юм яаж мэдгүй хоригдчих юм билүү мэдэхгүй шүү дээ. Би одоо гадаад очихоор хуучин бол ингээл магадгүй дөнгөж нэг 20 эдтэй залуухан байхад гадаадд явбал нэг юм бодохгүйгээр ингээл ямар гоё хичээл явчихдаг гэсэн л одоо би гадаад очихоор одоо илүү их ингээл юм бодвол заримдаа ингээл сэтгэлээр ундаг. Би өөрөө хизээ юм болж болох юм бол та. Яагаад юм болж чадахгүй юм бол та. Гэтэ би нэг тэрнээс энийг гэж би бурууг нь одоо хайгаал хоёр нам хуваагдаал би энэс өшөө авч байгаа юм шиг байгаал би энийг шоронд хийгээл ингэсээр аваад би ахаад 30 жилийн өнгөрөөсөө гэж юу болохгүй харин тэгсээр л баг тэр чи миний нас хүсэхгүй болох гэдэг байгаа байхгүй тий. Одоо ерөөсөө урагшаа хараад хийх ёстой юм хийгээл магадгүй зарим нэг хатуу шийдвэрүүдийг гаргахтаа гаргаал тэгэл өгсөд байгаа ачиж тэнд хар ажлын хийх гэж явдаг биш хэдүүлээ тэнд гоё аялах гэж сайхан мэдрэх гэж очив. Тэгээд цалангаараа хоримтлал үүсгдэг. Оюутнууд нь ч гэсэн хажуугаараа хаяа ажил хийж агаад гадаад явчихдаг тийм ингээд орон байрны зээлэнд дарагдахгүй гэж дарагдахгүй. Тэр нэг тийм ачаа болмооргүй шүү дээ. Тийм л нийгмийг л уг нь бол хүсэж байгаа байхгүй. Тийм нийгэмд ингээл зөндөөлөх амьдралаа. Гэтэ тэнд хизээч үлдчихимсэн гэж бас бодож ирсэнгүү. Ээж аамаа ч гэсэн үргэлжил чи бол Монгол улсын бол усуу чинь чи Монголд ирж ажиллах хэвээр. Чи тийм мундаг юм бол чи Монголд чи ажиллаж чадна штэ, амьдарч чадна штэ гэж хэлдэг байсан. Тэгээд эртснийхаа дараа одоо ийм насн дээр ийм олон төрлийн ажил хийчихэд би хоошоо суух юм бол одоо тэгээд хин урагшаа гарах юм. Харин тийм. Тэгээд бидний дараагийн үеэд тэгснэ нэг сэргээ та нар хариуцлагатай байж штэ. Тэгэж хийх ихгүй болчиход байгаа юм санагдаж байна. Турж орж ирж гэх шиг өөртөө ороогүй гэж. Өөртөө ороогүй. Тийм ярьж болохгүй те. За өглөөний сайн дээр сайхан зүйл ярьлаа. Ер нь бас би бас гадаад байгаа Монгол залуучуудыг гэсэн боддгийн. Өөртөө яг таны хэлдгээр би их орондоо тэнд үлдчихье гэсэн бодол байсангүй гэдэг шиг. Одоо өөрийн биеийн жаргалыг харах юм бол тэнд үлдчих. Одоо сайхан орчин байж л шүү дээ, тийм. Гэхдээ бас тийх хүсэл эрмэлзгүйгээр их орноод яагаад тэр шиг болгож болохгүй гэж дотроо сайхан бодож. Яа энэ бодол мөрөөдөлтөнд бас биелэх болтгой. Тийм ээ. Энэ бол боломжгүй зүйл биш шүү дээ. Тийм. Энэ бол зүгээр цаг хугацааны асуудал. Сайхан санаа нийлсэн хэдэн залуучууд нэлээд өөрчлөлт шинжилтийг авчраад их орон маань өшөө сайхан болох байх гэдэгт би ч итгэж энэ тэрнээс ч бас гар бие орохыг хүсэж байна, тийм. Яагаад бас би хойсох ёстой гэж гэдэг чинь үнэн шүү дээ. Үлээсээ сайхан байлаа. Ингээд ер нь хөдөлгөө хүүхдүүд босоход өгч байгаа. Одоо би харин хүүхдүүдэд босохгүй. За тий да. Тэгвэл тэр ч гэсэн хөдлөе да. Цаг ч бас. Тэгвэл тэр эдэг босчих тааштай сууж юм ярьж болох ачаад. Харин. За. За ингэ хөдлөе дэх үү. За баярлалаа. Үлээсээ сайхан байлаа. Одоо ингэж явъя да. За ингэж явах цаг боллоо доо. За. Сайхан хоноосонд маш их баярлалаа. Цаг гаргаж манад бас ирсэнд баярлалаа. Баярлалаа. Нилээ цаг тулгаад бас архитаж юм бэлдэж чадсангүй. За сайхан байлаа. Маш сайхан байлаа. Өвчт маань ч гэсэн энэ дугаар таалагдсан баг гэж бодож байна. Танаа гэр бүлд аз жаргал хамгийн сайн бүхнийг хүсэн өрөө. Цаашдаа ажиллаа сайхан амжилттай дардан байх болтугай. Ингээд эргээд бас уулзах хэрүүл төвчлээ. За баяр та. За. Та таны нэвтрүүлгийн удаагийн дугаарыг хүрээд өндөрлөж байна. Бидэнтэй хамт хонсон үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Булган туяа дэд цайттай хийсэн ярилцлага та бүхэнд бас таалагдсан байх гэж бодож байна. Улс төржүүлэхээс илүү эх оронч талаас нь бас та бүхнийг ойлгохорой гэж бодож байна. Өөрийнхөө сэтгэл зүрх нийлсэн олон залуучуудаа нэгдэж өнөөдрөөс илүү сайхан маргаашийн төлөө зүтгэж байгаа энэ залуучуудтай зорьсон бүхэн сэтгэлжтэн бүтгэх байхаа гэж найдаж байна. Тэгээд одоо үүр цайж яхад гэгээ тасарч яхад ирсэн одоо баг гэгээ орж яхад явж байна. Эдний хотхны хайр нь хаавч нэлээ эртэж айлууд биш үү? Бас нэлээ эдэн айлууд босцаар гэж байна. Ингээд дараагийн дугаараар эргээ уулзлаа түр баяртай.